Батулга ард түмнийг өөмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Бүрэлдэхүүн сайдыг энийг ч нэр төвшөлөхгүй. Төрдөө ордилмааргүй. Төшөв рүү ордилмааргүй болсоо байдаг ш. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. Зарим өдрийн үзэгчтэй энэ телевизтэй хамт байгаа та бүхэнд баярлалаа. Логийн тав нэвтрүүлгийн шинэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бид бүхэнтэй хамт манай ивент тэтгэгч хүнс групп, хүнсний манлаа үйлдвэр, хүнс комплекс хамтарч ажиллаж байгааг дурдах таатай байна. За манай өнөөдрийн нэвтрүүлэгт Булган аймгийн засаг дарга, Булган аймгийн ардын намын хорооны дарга Давг Доржийн Прү очир өргөдөж оролцож байгаа. Танд орой мэнд хүргэе. За урьсан явдал баярлалаа. Та бүхэндээ орой мэнд хүргэе. За сайхан үйлчж байна уу? Таны ажил тавлаг уу? Сайхан үйлдэж байна. Ажил төрөл тавтаа сайхан байна. За манай нэвтрүүлгийн орон нутаг аймгийн төлөөлөл болоод бодлого тодорхойлох төвшөнд ажиллаж байгаа хүний анхны төлөөлөл та болж өргөгдсөн байна. За таныг үрсэн бас хэд хэдэн шалтгаан байгаад байна. За ер нь энэ ардын ном дотор өрнөд байгаа улс төр гэдэгтэй давхцаад магадгүй төрүүлээд ч юм уу явсан улс төртэй аймаг бол Булган аймаг байгаад байна. Одоо хоёр дахь удаага огцрох асуудлыг яриад огцруулах асуудал танад яригдаад байна. За хоёрдугаарт ер нь энэ бодлогыг тодорхойлоод явж байхад яг хөрсөн дээрээ хэрэгжихдээ ямар алдаа гардаг юм байна. Нөгөө энд яригдаад байгаа бид бүхний төв рүү чиглэсэн хөдөлгөөнийг орон нутгийн хөгжлийг илүү дэмжиж гэдэг өнцгүүд яг амьдрал дээр яг хэрхэн хэрэгждэг гэдэг зүйлийг ярилцахаар байна. Баярлалаа. Урьсан явдал бас та бүхэнд баярлалаа. Тэгээ ер нь бол 2024 оны орон нутгийн сонгуул болж өнгөрөөд 1 жилийн хугацаа өнгөрч байна. Тэгээ орон нутгийн сонгуул Булган аймаг маань нийтдээ 29 төлөөлөгч сонгогдсноос 15 нь Булган аймгийн Монгол ардын нам, 14 нь бол Арцсан нам гэдэг. Ингээд ерөнхийдөө бол нийт иргэдийн сонголтоор бол Булган аймагт манай ардын нам олонх болоод ингээд нэг судлаар илүү гэсэн. Нэг судлаар илүү их ойрхон болоод ингээд анх тугаар хуралдаанаа бид бүхэн бас ингээд зохион байгуулад за тэгээ ингээд миний биеийг одоо засаг даргад нэр дэвшүүлж Монгол ардын намаас Арцсан намаас болохоор тухайн одоо өнгөрсөн 4 жилийн хугацаанд бас засаг даргаар ажиллаж Арцсан намын дарга ариун эрднийг нэр дэвшүүлээд ингээд санал хураалтаар бол миний бие аймгийн засаг даргаар бол сонгогдоод ингээд ажилд ороод 1 жил гарын хугацаа өнгөрч байна. За 1 жилийн хугацаанд бол мэдээж бас нэлээдгүй хэвлэл мэдээлэл олон нийтийн бас сувгуудаар сайн муу юмнууд бол их гарлаа. Миний нэрч бас их холбогдоод ингээд явж байгаа. Тэгээ анх тугаар хуралдаанаас эхлүүлээл манай өрсөлдөгч намын маань дарга бол ялагдлаа хүлэмжшөөрөхгүй. Анх тугаар хуралдаанд бас оролцохдоо бас ард иргэдийн сонголтод жоохон хүндэтгэлгүй хандаж төлөөлөгчд рүү манай намын бас залуу төлөөлөгчд рүү бас хэд хэд удаа хандаж бас хууль бас аргаар бас янз бүрийн мөнгө төгрөг орон байр амлсны одоо амлаж одоо ингээд нэлээдгүй бас хууль зөрчиж оролцсон. За ингээд анх тугаар хуралдаан болж өндөрлөөд энэний ард дээрээс 3 сарын ард дээр намайг бас дахиж өргөн барьж за ингээд өргөн барьсны хүрээнд одоо ерөнхий сайдад ирээд тэгээ ерөнхий сайд бол тухайн одоо юуг бол хууль зөрчсөн үйлдэл байхгүй наа гэд ингээд буцаагаад явж байгаа юм. Нэг удаа буцаасан. Өнгөрсөн цагаан сарын өмнөхөр ч одоо яг л бараг жил орчмын өмнө юм байна. За танаа дээр чинь тэгээд улс төр чинь 14 15 гэхээр одоо өрнөхөөс зөөр гарцгүй байдалтай болчихж байгаа юм байна л да. За 14 15 гэсэн улс төр өрнөд явсан үндсэн хуулийн цэцээр бас асуудлууд ирсэн гэсэн ойлоо зай үндсүүлийн цэцгийг дараа нь ярив. Үндсэн гол шалтгаан. Таныг төрийн албаны хуулийг зөрчсөн, хууль зөрчсөн гэдэг үндслийг ерөнхийдөө хамгийн том одоо огцруулах үндсэл болгож л яриад байна гэсэн. Энэ зүйл дээр ямар зөрчил байгаа юм бэ? Та тэр төрд ажилласан хугацаа юм чинь үнэхээр хөхгүй байгаад ингээд хэцүү байгаад байт юм яа. Ерөнхийдөө буцаасны ард дээр Арцсан нам маань улс төрийн акцийг өргөжлүүлж хийгээд за ингээд тухайн үед бол одоо шачиртай байгууллагууд, танилтын байгууллагуудад бол гомдол гаргасан байт юм бил. Булган аймгийн Арцсан намын дарга, Булган сумын Арцсан намын дарга нар бол гомдол гаргаад за тэр болгон дээр бол надаас бол тайлбар мэдээнүүдийг бол авсан. За дээрээс нь анх тугаар тэр хуралдаан болохын өмнө бас манай нам чинь нөгөө засаг дарга тэнийг томилох уу гэд хоорондоо бас өрсөлдөөн болно шүү дээ. Тэгээ нам дотороо тухайн үед өрсөлдөөн болж байгаа явцад бол яг энэ одоо нэр дэвшиж байгаа хүмүүс энэ засаг даргад томилогдох одоо үндсэн нэг 4 шаардлага тавигддаг. Тэр шаардлагыг одоо хангасан байна уугүй юу гэдэг дээр бол бас мэдээж манайхан ч чеклээд. За тухайн үед бол манай Булган аймгийн одоо Монгол ардын намын даргаар ажиллаж исэн Бат Эрдэнэ намын дарга за 11 сард одоо
бичиг явуулсан мэдээ төрийн албаны зөвлөлийн дарга руу бичиг явуулаад за тэрэн дээр бол одоо төрийн албаны засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний одоо удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56-гийн 3 эрт төрийн албанд 3-аас доош хүжил ажилласан заасан хуулийн шаардлага хангаж байгаа талаарх одоо тодорхойлтыг давгдэржин одоо пүрэв өчтөр одоо гаргаж өгнө гэдэг анкет хэмнээ болсон байдаг. Тэгээ энэ бичиг явуулсны ар дээр энэ бол 131 тоот гэдэг өчигдөр өржигдөр бас манай Булган аймгийн талаар миний талаар бас нэлээдгүй бас Улсын хурлын арчс намын бүлэг хуралдаад Улсын хурал дах арчс намын дэд дарга бүрд байж дарга бас мэдээлэл хийгээд яваад байлаа. Тэгээ энэ дээр тэр 131 тоот тогтоол байхгүй байна гэсэн ийм юм явж байгаа. Энэ бичиг цаасууд бол байгаа. Энэ дээр бүх баримт бичгүүд бол холбогдох байгууллагууд өгсөн. За ингээд энэ бичиг явуулсны ар дээр төрийн албаны зөвлөлөөс одоо хариу бичиг нь бол одоо пүрэв өчний одоо анкетад бичигдсэн туршлагын одоо шаардлагаас нь үүсгэд улсад одоо 14 жил үүнээс төрийн албанд 5 жил ажилласан байна гэсэн ийм одоо бичгүүдийг ирүүлсэн багтаа явуулсан дагуу. Энд яарч заасан болно. Тэгээ энийг үндэслээд л намайг одоо аймгийн иргэдийн уулын хурлын 11 сарын 1-нд болсон анх дугаар хуралдаанд бол танилт аймгийн засаг даргад дэвшүүлээд за тэгээ би тухайн үед бол олонх болсон. За аймаг сум нийслэл дүүргийн засаг даргад нэр дэвших дараах одоо шаардлагыг хангасан байна гэдэг үндсэн 4 шаардлага. Нэгдүгээрт нь дээд боловсролтой. За хоёрдугаарт нь төрийн албанд 3-аас доош жил ажилласан гэд. За гуравдугаарт нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл батан даалтын одоо ямар нэгэн тийм зөрчилгүй байх. За дээрээс нь одоо ялгүй байх гэсэн ийм одоо үндсэн тийм заалтууд байгаа байхгүй. Тэгэхээр энэгээр одоо бүгдээрийн хангасан материалыг бүрдүүлээд тэгээ автор оролдооны тогтоох шийдвэрийг Монгол Улсын засгийн газар хэрэглэх газар одоо ерөнхий сайд өргөн бариад энийг үндэслээд намайг засаг дарга томьсон. За ингээ 3 сарын дараа энэ одоо төрийн албанд ажилласан жил нь болохгүй байна гэдэг байдлаар бусад зүйл залтуудаа оруулж өргөн барьсан. Ингээд ерөнхий сайд хуульч орчоогүй байна гэж буцаасны ар дээр за Улсын хурлын хамгийн газар дээр засгийн газрын хэрэглэх газар дээр хэн шалгалтын газар дээр за дээрээс нь юун дээр цэцрүү ингээд арчсан нам маань гомдол өргөдөл өгсөн байсан. Тэгээд би бол бүх газрууд нь өөрийнхөө анкет төрийн албанд ажилласан баримт шийдвэр холбогдох мэдээллүүд те юу гэдэг бүгднийг гаргаад өгсөн. Тэгээд намайг ч одоо иргэний нисгийн ерөнхий газарт ер нь бол 2018 оны 12 сарын 24-ний өдөр ажилуулах одоо ийм тушаал шийдвэрийг тухайн үеийн одоо иргэний нисгийн ерөнхий газрын дарга Бямсрын дарга гаргаад ингээд би иргэний нисгийн ерөнхий газарт нисэх бодлуудын удирдах газрын ерөнхий менежерээр ажилласан ийм одоо тушаал маань байна. За энэний ар дээр иргэний нисгийн ерөнхий газрын нис бодлын удирдах газар иргэний нисгийн үндэсний төв гэж байгууллага дээр би санхүү эдийн засгийн төлөвлөлтийн газрын даргаар бас томилогдсон ийм одоо ажилд авах бас дараагийн тушаал. Би наад тушаалаар чи 18 оны 12 сараас 22 он хүртэл ажиллаад 22 оны 4 сараас болохоор бас иргэний нисгийн ерөнхий газрын дарга мөнгө насангийн тушаалаар одоо иргэний нисгийн үндэсний төвийн санхүү эдийн засгийн төлөвлөлтийн газрын дараагаар одоо ингээд томилогдож ажилласан. Ингээд одоо иргэний нисгэд ерөнхийдөө бол ойролцоогоор 18 оны 12 сараас за өөрийгөө бас чөлөөлөх өөрийн өсөлтөд чөлөөлөх хүртэл одоо 2023 оны 9 дугаар сарын 4-ний өдөр хүртэл одоо яг тушаалаар ажиллаж байгаа байхгүй одоо холбогдох хууль дүрм журмын. Тэгээ өчигдөр бас зарим хүмүүс гэрээт ажилтан гэрээгээр ажилласан гэж бас гоё үйлж мэдээлэл өгчлээ. Тэр ийм гэрээгээр ажилласан юм бол байхгүй ингээ яг үндсэн ажиллаад хөрөнгө оруулгын мэдүүлгээ бөглөөд тэгээд нийгмийн татгалзаа төлөөд ингээд л төрд одоо 5 жил ажилласан гэсэн ийм одоо энэ анкет энэ тушаал шийдвэрийн мэдээллүүдээ одоо өгсөн. Энэний дагуу бас холбогдох байгууллагууд нь шийдвэрээ гаргаад одоо бүрэн очрол улсад 14 жил ажилласан юм. Энээс одоо 5 жил нь бол төрийн албанд ажилласан гэж тооцноо. За төрийн албанд яагаад ажилласан гэж тооцох вэ гэхээр төрийн үйлчилгээний одоо албан тушаалтан төрийн засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг иргэний нисгийн ерөнхий газар нь бол төрийн одоо байгууллага муу юм аа гэсэн ийм одоо шийдвэрүүдийг гаргаад ингээд ажиллаж байгаа. Тэгээ зарим тохиолдолд одоо иргэний нисгийн ерөнхий газрын нис бодлын удирдах газар иргэний нисгийн үндэсний төвийг төрийн байгууллага биш гэдээ одоо ингээд бас хойшлоо нийлээд бас сүүлийн цэвэд яваалдах. Тэгэхээр энэ дээр би бас дахиад бас тодруулж хагаад бас энэ мэдээлэл чинь бүгдээрээ л одоо open data дээр байгаа шүү дээ. Төрийн байгууллагын тушаал шийдвэр одоо бүтэц зохион байгуулалт байгаа учраас энэ Монгол Улсын зам тээврийн хөгжлийн сайдын одоо яг намайг томилж явах үед баталсан тушаал бүтцийг хүртэл өнөөдөр энэ ч бас хэвлээд аваад ороод ирсэн. Тэгэхгүй бол пүрэв өчөр ерөөсөө төрийг хуураад төрд ажиллаагүй үед төрд ажилласан гэдэг ингээд томилогдсон, засаг даргуулсан. Тэгээ одоо гаргасан бүх шийдвэрүүд нь хууль бус юм шиг энэний үнийг л тогтцоох бол хамгийн муухай юм шиг л одоо сүүлийн 1 жилийн хугацаанд бол одоо баргаж одоо бодлоо хэлэхэд өдөр бүр бүүлийдэж одоо энийг одоо хүмүүст итгүүлж байгаа юм шиг ийм одоо мэдээлэлүүд яваад байгаа. Тэгээ энэ одоо бүтц оронтой шинжилгээ батлах тухай гэдэг 2018 оны 7 сарын 4-ний 151 дот тушаалыг хавсалт нь одоо энэ дээр тодруулж байгаа Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг иргэний нисгийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг хавсалт тусаар шинжилгээ баталсах гэдэг ингээд хавсалтан дээр нь орохоор
Иргэний нийслэлийн ерөнхий газрын бүтэц дарга, тэргүүндэд дарга, нис бодлуудын удирдах газар хөвөлдөрлийн бүтэц гэдэг бодож байгаа. Энэ бүтцээр. Тэгээ энэ зохион байгуулалт энэ бүтцийн дагуу би бол өөрийгөө өнөөдрийг хүртэл одоо төрийн албанд ажилласан гэдэг одоо байр суурин дээр бат бих зогсож за энэ холбогдох мэдээлэл за энэ тамга тэмдэгтэй албан ёсны одоо шийдвэрүүдийг бол бас албан ёсоор бас нэлээдгүй бас газрууд өгсөн тайлбарлсан тухайн байгууллагууд ч гэсэн за иргэний одоо салбарт төрийн байгууллагад ажилласан үнэн юм байна гэдэг ингээд батлаад явж байгаа. За тэгээд хэрэглэх газар за төрийн албаны зөвлөл дээрээс ч гэсэн бас холбогдох шийдвэрүүд гаргаад хариу мэдээллүүдийг өгөөд ингээд гомдлуудыг хаагаад явж байгаа. Тэгээ одоо бол түрүүний таны асуусан цэцтээр яригдж байна л да. За хоёул цэцтэй холбоотой асуудлыг эргээд яриа логик дараалтаа явууж. За ингээд төрийн албанд ажилласан гэдэг зүйл дээр таавал хариултаа баримтуудаар гаргаж ирээд хэлж байна. Одоо таны огцруулах үндслэл дээр яг энэ төрийн албанд ажилласан жилийн шаардлага хангахгүй байна гэдгээс өөр зүйл юу байгаа юм? За одоогийн байдлаар бол яг гомдол гаргаад миний талаар одоо юун дээр цэц дээр яригадаад байгаа юм чи зөвхөн цэцийн үндсэн шалтгаан бол энэ л юм. Ерөөсөө наадах болж байна. Аймгийн улс төр дээр яригдж байгаа үндсэн шалтгаан бас л юм. Ерөөсөө аймаг дээр ерөөсөө наадах өнгөрсөн жилээс хойш явж байгаа. За би одоо ажилд ороод жил гаруй хугацаанд энэ ажлыг хариуцлагатай ажлыг аваад хийгээд явж байхдаа бол за ингээд бид бүхэн 14 15-аар бид ялаад ингээд явж байтал за маш их юм амлалт юм байна. Одоо ард иргэдийн сонгуультыг бол ер нь өөрчилжээ. За манай Ардсан намын Ариун Эрдэнэ гэдэг дарга бол ер нь өнгөрсөн 24 оны улсын хурлын сонгуульд нэр дэвшээд за өвдөг шороодсон. За орон нутгийн сонгуульд бас аймагтаа бас нэр дэвшээд өөрийнхөө төрсэн сум хотог өндөр сумд очиж нэр дэвшээд бас өвдөг шороодсон. Өөрөө бол унтсан. Тэгээд ялагдлаа хүлээж зөвшөөрөхгүй ямар нэг аргаар бол би ингээд эргээд засаг дараагаар ирнэ гэж ерөөсөө ажлаа өгсөний маргаашнаас нь л одоо хүн болгоомлог хэлж ярьж ингээд одоо юунд хорогдчиход байгааг нь мэддэхгүй. Ийм байдлаар л одоо ингээд жилийн хугацаанд л улс төр хийгээд энэ улс төр нь одоо сүүлдээ намуудын хоорондын таалцал за улс төрийн байгууллагуудын хоорондын үйл ойлголцол төрийн албан агчдын бас өдөр тутмын ажлын бүтээмжин дээр нөхцөл сөргөөр нөлөөлж за ингээд бүр цаашлаад одоо болгон нутгийн 60 мянган иргэдийг бас амар тайван амьдрах энэ нөхцөл дээр нөхцөл сөргөөр нөлөөсөн ийм л үйлдэл болж явж байгаа. Сүүлийн хэд хоногт бол улсын их хурлдах Ардсан намын бүлэг рүү хүртэл энийг одоо сонсох ажиллагаа хийгээд тэгээ холбогдох мэдээллийг их хурлын гишүүд хүртэл тавиад ингээд явуулах. Тэгээ их хурлын гишүүдэд би энэ мэдээллийг бас өөрсөнд нь аль биесээр өгмөр санагдав. Одоо хэвлэлээр яриад байгаа юмс. Энэ мэдээлэл очиагүй болохоор тэр нөгөө цаад нөхдүүдийн бас буруу зуруу машигж байгаа улс төржүүлсэн энэ одоо мэдээлэлд нийтгээд ингээд хэвлэл мэдээлэлээр бас миний өмнөөс ямар ч өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр гараагүй. Хүрээ очиж шүүх зөрчсөн одоо хууль зөрчөөд шүүхтэр одоо унсан байна гэдэг нэг чивдэр гарааг багт өнөөдөр хүртэл маш олон удаа гүтгэж шүүх хууль зөрчсөн хууль одоо төр засгаа одоо хуурсан гэдэг ийм үйлдэлийг байнга л одоо олон нийтийн сувгаар ингээд яриад байгаа учраас та бүхэн өрлөг аваад ер нь энэ бодит мэдээллүүдийг бас нийт иргэд олон түмэндээ болгонуудынхандаа бас ингэж хөргий гэдэг зорилгоороос ингээд ярилцаж сууж байгаа. Орон нутгийн хувьд бол онцлогтой л доо. За энэ хотод бол парламентын төвшинч гэдэг ч юм уу энэ том улс төр дээр бол зайлшгүй яваад байгаа энэ нэг улс төрийн мар хаанч гэх юм уу энэ нэг юм улс төрчлөлт бол байгаад байна. Гэтэл орон нутг дээр ялангуяа энэ аймаг дээр энэ улс төр явахаар тэр чин тодорхой цөөн тооны өрөөнд өрнөдөг нэг хоёр тэнд газар нутгийн онцлогоос шалтгаалаад иргэдийн амьдрал давхар охироод байна л. Одоо ингээд өнгөрсөн жилийн 11 сард томилогдож ажлаа аваад 1 сард нь огцруулах асуудал яригдал 2 сард ерөнхий сайд дээр ороод ирсэн шүү дээ. За одоо тэгэнгүүт дахиад тэр асуудал нь үргэлжлээ зунжингаа яваад цэц болоод тэгэнгүүт одоо дахиад бүр ингээд их хурлын бүлгийн хэмжээний асуудлууд нь яригдаад дахиад ингээд явчихж байна. Ингээ харахаар нүүдэлт нь тэнд бол ажил бол маш их хэмжээгээр салгардаж байна л да. Томилогдсон цагаас хойш 1 жилийн дотор 2 удаа ийм асуудалд орно гэдэг чинь өөрөө ажил явах ямар ч боломж олцоо бүрдэхгүй л гэсэн үг л дээ. Яг ер нь бол яг 1 жилийн хугацаанд нэлээдгүй ажлуудыг бол эхлүүлээд хийгээд явж байна. Тэгээ энийг бол бас энэ нэвтрүүлгийнхээ бас хүрээнд бас нэлээд бас дэлгэрэнгүй байдлаар бас ярих нь зүйтэй байх гэж бодож байгаа. Гэхдээ ер нь бол яг энэ богино хугацаанд энэ улс төржилт хийгээд ингээд байн өргөн бариад тэгээд яг хийгээгүй юм хийсэн болгоод хууль зөрчөөгүй багт хууль зөрчсөн болгоод одоо сошиалор одоо шүүгээд сошиалор яллаад байна шүү дээ. Одоо нэг ийм технологи яваад. Тэгэхээр энэ технологи бол манай Булган аймагт бол сүүлийн жилүүдэд орж ирсэн. Хин яах гэж хин гэдэг хүмүүс хийдэг. Энэ дээр бол одоо Ариун Эрдэнэ дарга
одоо Арцсан намын дарга Ариу Эрдэнэ. Энэ Ариу Эрдэнэ гэдэг хүн бол одоо 16 оноос хойш Булган аймгийн улс төрлөө орж ирж байгаа. За энэ хүнийг одоо ямар ажил төрөл хийгээд өнөөдөр хүртэл явж байгаа нэхэр та бүгдийн мэддэг Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Одоо Алтмаагийн Баттулга гэдэг хүний бие хамгаалагчаар ажиллаж байсан. Шгшээ багт нь бас тамирчнаар нь байсан. Ийм хүн одоо ингээд Булган аймагт Моох гэдэг арчтай холбооныхон дараагаар одоо оруулж ирээд энэс хойш ерөнхийдөө бол Булган аймагт бол энэ нэг технологи улс төрийн одоо ямар ч аргаар төрийн одоо аймаг орон нутгийн засаглалыг шууд одоо хүч төрн авах ийм одоо зүйлүүд бол нэлээд бас орж иж энэ бохирдуулах ард иргэдийг талцуулах ийм асуудал яваад байгаа. Тэгээ яг энийг би бас зогсооё болгоомжууд дэвтэй найртай бай. Ард иргэд бас биднээсийг өнөөдөр 15 14 сонгочоод бэжэтэл анх тур хуралдаан болж дуусаад 11 сарын 1-нд болж дуусаад 2-7 хоногийн дараа манай намаас сонгогдсон одоо эмэгтэй төлөөлөгч бие даах шийдвэр гаргаж байгаа байхгүй. Тэгээ ямар ч одоо үл ойлголцол бодлогын одоо эсэргүүцэлтэй тулаагүй байх тэр хүн яагаад бие даахч болоод 14 нэг бие даахч болчих гэдэг ийм асуудал гарч ирж тэнцвүүлчихэж байгаа юм байна шүү дээ. Тий, тэнцвүүлчихэж байгаа. Тэгээ ингээд тэнцвүүлээд тэгээд тэрнийхээ ар дээр өргөн барих асуудал яригдал явчихж байгаа байхгүй. Тэгээ манайх бол одоо эргээд олонх болчлоо гэдэг хэвлэлээр явсан шүү дээ. Одоо Булган аймагт нэг хүн болоор бие даахч болсон тэрийг манай нам руу орж Арцсан нам руу орчлоо. Аль биесээр одоо Арцсан нам 15 болж одоо олон хуулиар гэдэг одоо зохион байгуулалтын мэдээллийг цацаалын өгүүлж чинь 12 сар чинь тэгэл эхэлж ил байсан. За энэний ар дээр зөргөн барилтын асуудал явагдаж ил байсан. Тэгээ би ингээд 14 нэг болчихж байгаа юм дээр ер нь боломжууд дэвтэй бай гэдэг үүднээс энэ хоёр бүлгийн одоо нэг нь 14 нэг хоёулаа 14 болчихлоо шүү дээ. Ардын намын бүлгийн дараа аймгийн засаг дарга хувьд ив ярих юм лээ. Ард түмэн биднээс бас ийм ойрхон сонгочлоо. Тэгэхээр одоо улс төрийн сонгуулийн хугацаа дууссан учраас урагшаага хараад энэ одоо эх 4 жил Булган нутгаа хөгжүүлэх засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөр боловсруулаад, батлуулаад, өөрсдийнхөө урд халдаа дутагдлаа одоо тодорхой хэмжээнд дүгнээд цаашид одоо Булган нутгаа хөгжүүлэхэд ямар тэргүүлэх зорилтууд байгаа, эдийн засгаа яаж солонгоруулах, ард иргэдийнхээ амьдрал архыг хэрхэн нэмэгдүүлэх гэдэг ийм зорилтон дээр бүгдээр нийлж нэгдээд ингээд одоо 4 жилийн хугацаанд нийлнэтэд ажиллая гэдэг ийм одоо саналыг тавьсан. Тэгээ тухайн үед бол тухайн хүмүүс маань бол бас нөгөө намын бас дарга нь бас үлээж аав авахгүй гэл энэ хэдийг бас боо юм яриад ингэж явж хагаад 4 сард бол манайх бол хурлын дарга Арцсан нам аваад ингээд тэрнээс хойш ерөнхийдөө юм амжаад ер нь харьцангуй бас ийм нэгдэлтэй ингээд явж исэн л та ерөнхийдөө. Гэтэл одоо сая гинтл одоо нөгөө жилийн эцсийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах үйл ажиллагааны хөтөлбөрийг дүгнэх нэг жилийн дүгнэлт гаргах энэ юмн дээр нь бас холбогдох хууль одоо дүрм журмын бас нэг зүйл заалтуудаа уялдуулж улс төрчлөлийн байр суурьны шийдвэрийг гаргаж бас л энэ дээр нь бас нөхөр бас тухайн бас аймгийн иргэдийн хурлын бүлгийн хурал дээр орж ирж сууж холбогдох одоо үүрэг даалгаврыг өгч ингэж явснараа бас дахиад саяны улс төр бас эргээл нэмэгдчихл байна л да. Тэгээ ер нь бол яг хав засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг үнэлгээг бас хангалтгүй үнэлүүлж чадах юм бол бас эргээд дахиад бас засаг даргаыг огцруулах бас нэг тийм шалтгаан болно. Ийм учраас энийг үндэслэл болно гэдэг үгнээс сая дахиад улс төр явж байгаа. Тэгээ хагас жилээр 6 сард бид ихнийхээ жилийн одоо хагас жилийн одоо төлөвлөгөө биднээс биелүү хэрэгжилтийг гаргахад 100% саналаар одоо олонхын саналаар бол ингээд 53% таа дүгнсэн 53%. За тэгээд жилийн эцээр дүгнэхэд бол энэ маань 60-аас дээш гарахад л засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр бол бас хангалттай. Тэгээд бас улам эрчимжүүлэх байдлаар ингээд явдаг. Гэтэл 60-аас доош оруулахын төлөө сая бол сүүлийн 6 одоо сарын ажлын бүтээмжийг 53 дээр нэмэхэд 2% нэмээд одоо 55%-аар одоо ингээд хангалтгүй гэдэг байдлаар юм улс төржүүлсэн шийдвэр гаргачихж байна. Тэгээд урагч даргын дээр зовчлаар нэг хоёр сонирхолтой юм надад тэндээс асуугдах юмшиг санагдаад. Нэг саяын таны хэлдэг тэр улс төрчсөн дүгнэлт гаргаж байгаа процесст оролцоод байгаа хэсэг бол танаа намын бүлэг дотроос бас оролцоод байгаа шүү. Нэг хоёр таасаа хэлж шít ингээд Ариу Эрдэнэ гэдэг хүн энэ бүхний ард ингээд улс төр хийгээд зураад яваад байна. Тэгэнгүүт тэр Локкорожинко гэдэг хүн гэхээр нөгөө л бидний ярьдаг одоо ингээд хамгийн улс төр дээр янз бүрийн асуудлыг үүсгэдэг гэдэг хүн дахиад бүр аймгийн улс төр дээр очиод самраад байгаа мó гэдэг асуулт гарч ирдэг. Тий, би бол тэгж хардж байгаа. Яагаад тэгэхээр одоо 2025 оны 2 сарын 2-нд би нэг сумдуудаараа тойроод ажиллаа явж байтал тэр үед одоо Баттулга гишүүн манай болгон манай бүсээ сонгогдсон гишүүн шүү дээ. Ирж иргэдтэй одоо ялангуяа Арцсан намын гишүүдтэйгээ Хөх Монголын хөг дуг гэдэг одоо уулзалтыг зохион байгуулад 2 сарын 2-нд тухай явсан. 2 сарын 3-нд намайг Арцсан намын бүлэг өргөн байсан. Ер нь бол. Тэгэхээр энэ дээр бол би манай болгоны ард түмэнч дээр одоо бүх хүмүүс ч гэсэн төрийн албаагч тэр улс төрийн намын одоо гишүүд тэр одоо энэ Баттулгын дүнгийн ирээд маргааш нь өргөн барьчлаа. Энэ аймгийн одоо улс төрийг тогтворгүй болгоод ингээд бочигнуулаад байна гэдэг ийм юм бол ардталт бол явж байгаа. Ер нь бол ямар ашиг сонирхол байдгийг одоо тэр хуучин Арцсан намын
одоо ариун эрдэнэ дарахтаа хэсэг тэгээд танаа дээр байгаа тэрнийг одоо бие дагч болж байгаа хэсэг ч юм уу. Тэгээ энэ нэг ирснийх нь маргааш нь өргөн баригдаж байгаа яг ямар шалтгаан нь илүү их тэднэрт болон нөгөө талд чинь одоо ашигтай болоод ингээд даргын асуудлыг хөндөд байна. Яг улс төрийн хувьд бол тэр албан тушаалыг авах нь хэрэгтэй л байх л та. Гэхдээ энд чинь нэг юм өөр ашиг сонирхол юм байдаг юм. Ер нь Булган аймаг юугээрээ онцлог байгаад байгаа тэр нь. За яг хуу манай Булган аймаг нэгдүгürt бол би ингэж үзэж байгаа. Яадаг ч байсан тэр ялагдлаа хүлэмжшүүлж чадахгүй шүү дээ. Тэг ялагдлаа хүлэмж ард түмний сонголтыг бол хүлэмжшүүлж чадахгүй байна. Тэгэхээр нэгийн зөрүүтэй дээр бол тэр хар технологи улс төрийн нэг акц хийж хагаад найсан цааш нь оруулж харуулж мөнгө төгрөг орон байр амлаж хагаад нууц санал хураалтын аргаар одоо ингээд аймаг орон нутгийнхаа удирдлагыг бас хууль бус байдлаар авчий гэсэн юм улаар л бүтэн жилийн хугацаанд явж байгаа нь ил болчлоо. За 2-3 хоногийн өмнө төрийн ордонд бас мэдээлэлгээд хууль зөрчсөн Булган аймгийн засаг дарга гэж ингэж тодорхойлж бүрэн учир гэж явж ирлээ. Тэгээ яг хууль зөрчсөн ийм одоо тодорхойлт гарсан шийдвэр байвал шүүхээс гараад ирсэн шийдвэр байвал одоо тэрийг харуулах хэрэгтэй байхгүй одоо ийм одоо тамга тэмдэгтэй юм. Өнөөдөр нэг ч тийм байхгүй. Тэгэхээр энэ нэг эрх мэдлийн төлөө улаар л байна. За энэ эрх мэдлийг яах гэж авах гэж ингээд улаарад байна гэхээр би бас гайхах. Одоо манай Булган аймагт бол одоо мэдээж бол 48.9 мянган км квадрат газар нутагтай байгалийн онгон дагшин одоо уул ус тий. За мөн одоо газрын хэвлэл дээрээ бол бас олон төрлийн бас үнэт металл алт нүүрс одоо юу гэдгийг зис гэд маш олон одоо тийм зүйлүүд байдаг. Тэгээ арай сүүлдээ хүн амьтны одоо ингээ яриад байгаагаар энэ одоо янз бүрийн тий орд газар руу алт руу ч гэдэг юм энэ дөрөв бас ингээд хит одоо төрөмгийлэн улааран дайраад эрх ашиг тэнд байгаа юм шүү дээ гэсэн ийм хардталтууд хүртэл бас иргэд олон түмнээс бол маш ихээр орж ирж байна шүү дээ. А тэрнээс энэ аймгийн засаг дарга гэдэг ажил бол яг өнөөдрийн байдлаар би 1 жилийн хугацаанд ингээд ажиллаад явж байхад мэдээж одоо өөрийнхөө сонголтоор тий сонгуульд албан тушаалд ороод ингээд амлалт өгөөд мөрийн хөтөлбөрөөр боловсруулаад батлуулаад хэрэгжүүлэх гээд явж байгаа энэ одоо хүний миний хувьд бол ингээд харахад бол үнэхээр тийм одоо ачаал ихтэй болох хөндлөлөө зүтгэдэг цаарнаар байхгүй олон одоо асуудал байдаг. Одоо Булган нутагт маань одоо нэл хүүхд төрхөөс эхлүүлээл тэгээ одоо өөд болсон хүнийг одоо хөдөөлүүлэхээс л бүхэл асуудал дээр бол аймгийн дарга оролцох хэрэгтэй. Ийм л хариуцлагатай цаг наргүй завгүй ийм л ажил алтан тушаал юм байгаа. Тэгээд дээрээс нь ингэж ажилласныхаа үр дүнг сонгуулаар одоо эргээд тавиулдаг. Сонгуул одоо ард иргэдэн сонголтоо хийж одоо дүгндэг. Тодорхой хэмжээнд 4 жилээр одоо сонгуул явж штэ Монгол Улсын албат хууль дүрмжин бохоор энэ. Энийг ийм л юм байна. Тэгээд би бол одоо гайхаад юунд одоо юуны төлөө ингэж улааран тэмцээд одоо энэ алтан тушаал эрх мэдлийн төлөө гүгээд байгааг нь бол сүүлдээ хүртэл би өөр хүртэл гайхаж штэ. Ер нь бол гэхдээ миний сонсч байсан Булган аймаг чинь бас нэг алтны тодорхой хэмжээний орд байгаад байдаг тийм ээ олборлоод байдаг. Тий, ер нь бол яг хөө тэр албан байна уу эсвэл нөгөө нэг манайхны нэрлэлж анчлаа нөгөө нинжа гэдэг шиг байдалтай байна уу ямар хөө байдалтай байдаг юм тэр алтны талаар бас нэг сонирхоод байна. Тий, манай Булган аймгийн газар нутгийн 4% нь ойролцоогоор 2000 гаруй га газрыг энэний юун дээр нийт газар нутгийн 4% дээр нь уучлаарай 4% дээр нь нийтдээ 111 одоо ашиглалт болон хайгуулын ийм лицензтэй байгаа. За тэрний 50 гаруй ашиглалтын лиценз нь манай Булган аймгийн Бүрэг хангай суман дээр одоо алт олборлтын байдлаар 2025 оны 1 сарын 15-ны өдрийн байдлаар олгосон байдаг. Тэгээ өнөөдөр надад ирээд байгаа бас мэдээллээр надад ирж байгаа мэдээллээр бол яг энэ одоо уул уурхайн алт олборлттой холбоотой бас нэлээдгүй бас өмнөх удирдлагын оролцоотой байх ийм одоо асуудлууд орж ирж яригдаад байна. Тэгэхээр энийг ч бас биеийн талаар нь зөвхөн бас хардчихлаа л да. Ийшээ бас улаарын дайраад ингээд яваад байгаа юм болоо. Булган аймагч бол хийх ажил маш их. Үндсэндээ бол 27 чиг үүргийн агентлаг газар хэлц байдаг. Одоо газар хөдөө аж ахуй, энэ дотор газар тариалал аж ахуй гэл нийгэм эдийн засаг боловсрол эрүүл мэндийн маш олон салбарын чиглэлүүдээр би ороод явж байгаа. За нэг л салбар бол 2 салбар л өнөөдөр бас тухайлан орж бас яг ажиллах гад одоо ингэж явж байна л да. Тэр нь бол нөгөөт нь бол уул уурхайн салбар юм байна. Тэгээд энэ салбарууд руу би одоо энэ 12 сарын 11-12-нд одоо Бүрэг суманд ажиллахаар бас төлгөө гаргаад ингээд ар хөржлүүдэд Монгол сум гэдэг энэ Булган аймгийн 16 сумаар яваад дуусчих. Тэгээд газар дээр нь нөхцөл байдлаар нь очиж харах хуулийн хэрэгжилт ямар түвшинд байгаа. За энэ жилээс бас аймгийн агентлагийн хамгийн газар дээр салбарын хэлэлцэгцүүлэлтийн хэлцгээ шинээр гарч ирж байгаа. Энэ хэлэлцгийг бол тэр одоо уул уурхайн компаниудын үйл ажиллагаа тий
яг одоо дөрмийн дагуу хэрэгжиж гэнэ үгүй юу гэдэг бол байнгын хяналтуудыг бол явуулаад ингээд одоо холбогдох дүгнэлтүүдээ сонсоод ингээд зарим одоо газар суман дээр бас ташинчлын суман дээр бас уйл зөрчиж явж байсан гадны бас иргэдийг бас уйл зөрчиж ажиллуулж байсан бас уурхаанууд бас зогсоогоод ингээд бас ажлууд бол явж л байгаа л да. Түрүүн таны яран дээр дурдгтлаа 2 удаа сүүлд бас байр машин гिचүүдээ. Энэ ингээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдоод гараад ирсэн те иргэдэд төлөөлж байгаа хүмүүсийг ямар нэгэн зүйл амлаад ярилцаад за бүр энийг улс руу болгоод явна гэдэг чиг тааламжгүй сонсогч. Та ингээд тодорхой баримттай зүйлс юу вэ? Ямар асуудал дээр хин гэдэг хүмүүс дээр тодруулбал бүр юу амлаад гэдэг ч юм уу те энэ улс төр өрнсөн. Одоо нэг хүн бүр ингээд танахаас нэр дэвшиж гарсан ирнэ. Би даагч болж ин заах үүний сонголт л доо. Гэтэ энэний цаана юу вэ? Та юу гэж харж байна? Яг би хардах хэрхий өрөөнд л ярьж байгаа. Нөгөө төгөр манай одоо ингээд 15 одоо бүлгийн одоо гишүүдээс зарим нь одоо бүлгийн хуралдаа одоо нэг нь одоо бүлгээс гарчлаа штэ. Тэгээ үлдсэн одоо 12 13-аар бүлгээрээ хуралж яхад бол энэ яриа ингээд нээлттэй яригдж байгаа. Над руу хүн яриулаад. Ийм юм амлаад. Ийм юу амлах вэ? Одоо 2 өрөө байр. Хотод. Тий. Тэгээд одоо 200 сая төгрөг, 100 сая төгрөг нь өнөөдөр одоо бид нэр яг одоо өгч санал гаргах юм шүү дээ. Ахыгаа дэмжиж. Гэт ингэж ийм л одоо амлалт өгж тэгээд одоо нөгөө хар технологи л шүү дээ. Ийм технологиор л түр эрхийг авахын төлөө бас улаараа зүтгэж. Тэр нь одоо бүтлгүүцсэн учраас одоо ингээд шазуур зуугаад яваад байгаа юм шиг тий. Ийм байдлаар өнөөдөр хүртэл жил гарan тойрон гэж ажиллаж байгаа. Яг энэ улс төрийн хажуугаар бол их энд нэг цаг алдаад биднээс ингэхгүйгээр энэ бүтэн жилийн хугацаанд аймаг бол нэлээдгүй ажлуудаа хийгээд Булган аймагт засгийн газар өргөдсөн хуралдаа хойд бүсийн агдгаар зөвлөгөн хүртэл нэлээдгүй идэвхтэй болоод энэний гаргасан бас тогтоол шийдвэрийг хэрэгжилтээр бас ирэх орны 2026 оны улсын төсвөр манай Булган аймагт бас 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилга 39 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлын эхний одоо шат аймгийн төвийн одоо замын өргөтгөл ажил дээр бас 7 тэрбум төгрөгийн бас ажлын эхлэл. За он дамнсан бас Булган аймаг орхон 3 боловсон буюу одоо мягны замын босоод тэнхлийн зам дээр 130 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтууд ингээд хийгдээд дуусчих. Өнгөрсөн онтой харьцуулахад энэ 2026 оны шинээр одоо болон он дамнсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил Булган аймагт 70% нэмэгдсэн. Аймгийн одоо хөгжлийн бодлого төлөлт Булган нутагт бас яг хаана ямар одоо ажлын байр нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай одоо малын гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн одоо тээзөө зураг төсвийг одоо бид бүхэн хийлгээд ингээд энэ жил дуусгаад ингээд ер нь бол ажил нэлээд өрчмтэй явж байгаа. Сүүлд би нэг мэдээлэл харахад яг энэ нэг огцруулах асуудлыг дахиад ярьж эхэлснийх нь дараах нь танаа намын шин дарга, намын ерхий нэрмжийн дарга хоёр Эрдэнэтэд очиж ажилласан юм уу да. За тэр уулзалтыг огцруулах асуудал нь хөндөгдөөд байр суурь анхаад ирсэн Булганы засаг дарга пүрэв учир зохион байгуулж Эрдэнэтийн тансаг одоо амралтанд дарга нараа амраалаа. За энэ бол улс төрийн хувьд бол өөрийгөө үлдээх гэсэн дахиад нэг арга залимаа гэх иймэрхүү юм бас дахиад гараад ирнэ. Ер нь би хууль зөрчсөн маань шүүхээр ч юм уу эсвэл цэцээр одоо эцэлэгдэж гараагүй байгаа үед би бол одоо огцрох энэ асуудал дээр бол айж ичиж сандарч хүн амьтныг одоо дайл зайлах ийм үйлдэл хийгээд байгаа нь бас илүүц байх гэж би бодож байгаа юм. Ер нь бол амралтын өдрүүдээр бас намын удирдлагууд Булган аймгийн газар нутаг дээр очиж байгаа үед би өөрөө Булган аймгийн намын дарга. Нөгөөтэйгөр намын одоо бахарлын одоо гишүүдтэйгээ очоод уулзаад тий нөхцөл байдлаа танилцуулаад ингээд одоо мэд мэдээд явах бол одоо чөлөөтэй гэж би бодож байгаа. Тэгээ энийг одоо ингээд хэвлэл мэдээл зүгээр сошиал орчин дээр өөрөөсдийнхөө одоо профайл дээр нэг пост оруулаад зураг оруулангууд тэрийг барьж аваад өрөөсөө тэгэл нэг сэт болгоос явчихдаг. Баахан төлбөртэй захиалгатай нэвтрүүлэг маш ихээр хийдэг. Захиалгатай сайтууд Булганд одоо очиж надаас бол хэд хэдэн удаа ярьцлага авсан. Тэгээ би одоо өрөөндөө оруулж ирээд за одоо сайхан таны ажил байдал нөхцөл байдлын талаар мэдээллийг авчиг гээл ирэхээр та нар одоо янз бүрийн захиалгатын биш биш тэр үгүй одоо мэдээлэл ил тод гэхээр би ингээ сайхан яриагаа өчгөр миний ярианы зарим нь хасаад зарим дээр нь одоо янз бүрийн зураг хөрөг наагаад толгой дээр янз бүрийн болгоод ингээд шоглоод идэх байхгүй. Тэгээ сүүлд нь би одоо очисон сайтууд дээр яг лайваар бүгдээр яриа хийчих. Тэгээд ил тод явчихъя. Тэгвэл хамгаалах гэдэг. Ингээд би ил тод хүртэл одоо бүх мэдээллүүдээ харуулаад тайлбар өгөөд өнөөдөр хүртэл ингээд явж байгаа. Энэ засгийн газар хэрэг эрхлэх газарч байт юм уу? Улсын хурлын тамгын газарч байт юм уу? Тэ хаана үдийн дуудсан одоо ийм материал өг гэсэн төрийн албаны зөвлөлтөрч байт юм. Бүх материалаа би одоо бэлэн байгаа юм чинь. Энийг өгөөл явуулж байгаа. Эндээс айц утаагаад нуусан хаасан байхгүй байгаа байхгүй. Жишээ нь өчигдөр Арцсан намын зарим гишүүд тэр нэг 131-р
одоо альбан тоот олдохгүй байлээ тэрийг одоо хайч уу яач юу ч гэдэг ингээд байгаа хөөх. Энэ 131 тооттой ийм албан бичиг бол тухайн үед нь одоо бүх байгууллагууд руу өгсөн. Энэ байгууллагын дагуу одоо ингээд ил тод байж байгаа мэдээлүүд баггүй. Тэгээд сая би танд үзүүллээ шүү дээ. Гэх мэтлийн ингээд нэг өрөөсөл юмыг нэг мушгиж гуйлаад хүмүүс хүнээс янз бүрийн асуулт зөндөө юм яриулж чад яг өөрсөндөө хэрэгтэй юмар ингээд эвлүүлээд нэвтрүүлгээгээд энийг ингээд цацаад ингээд хүмүүсийг төөрөгдүүлээд байгаа аюу харамсалтай байна. Жилийн хугацаанд л ер нь булганы ивтэй засаг даргатай холбоотой улс төртэй холбоотой юм яригдсан л та. Яалтч нөгөө олон нийтийн яриа үн чимшиг. Тэ одоо яг тийм байдал руу болж байна. Би сүүлдээ ингээд ийм учраас би ер нь энэ аймаг орон нутгтаа улс төрчлөлтөө дийлэхгүй бол тэр аймаг орон нутгад хөгжил ярина гэдэг бол хэцүү л дээ. Ер нь энэ ингээд болоод байгаа улс төр дээр та ингээ ардын намын Булган аймагт намын орны дарга тийм ээ. Танаа нам ер нь яг ямар байр суурьтай байх юм. Энэ асуудлыг ер нь мэдчихэж байгаа юу? Ерөнхий сайд чинь өнгөрсөн удаад нэг удаа бүрэн эрхийнхаа хүрээнд буцаасан. Одоо бүтэн жил дахиад засаг даргын асуудлыг ярих боломжгүй тэр хугацаанд дуусч байгаа буусах төгсөж байна. Ер нь танаа нам энэ дээр ямар дүнэлттэй байна? Их хурлд гардсан намын бүлгийн асуудлыг ярьж байна. Ер нь гардсан намын улс төр хийгээ яваад байна. Энд чинь ингээд зүгээр нэг хүн огцрохгүй гэдэг зүйл биш л дээ. Энэ улс төрийн ард иргэд тохирохгүй юу гэдэг зүйл байгаа. Тэгээ сая их хурлын энэ дээрээс бас гишүү асуусан. Ардсан намын дунд говь сонгогдсон мөнх хатгшин байгаа. Ерөнхийдөөс асууж л. Энэ Булган аймгийн томилгоос хууль зөрчил хийгдсэнтэй холбоотой гэж ингээд асууж байна. Ерөнхий сайд бол ер нь одоо Монгол ардын нам бол сая их хурлаа хийгээд нэлээдгүй хэв нэгдлээ бас тодорхойлоод засаг дүр доктортой байхаар болоод ингээд урагшаага бас ард иргэдийн амьдрал хувь цаг хугацаа бас хожиж бас дээшлүүлэхийн төлөө ажиллаж байна л да. Тэгээ энэ дээр ерөнхий сайдаас асуухад ерөнхий сайд бол хууль дээдлэх байдлаар ажилланаа. Тэгээд тэр хуулийн шийдвэрүүд гарах бах. Цэцээс ч гэсэн шийдвэр гарах бах. Тэрнийх нь ар дээр бол холбогдох шийдвэр гаргана гэдэг ч л. Би ч гэсэн ер нь бол тийм байр суурьтай л баг. Залуу одоо хүний хувьд улс төрд ороод явж байгаа хүний хувьд ер нь энэ цэцдээс ч байт юм уу шүүхтэр эцсийн шийдвэрийг гаргаад мухарлаад тий ингээд бас цаашаа явахгүй бол ер нь энэ нэг улс төржүүлээд харлуулад энэ божигнуулсан энэ одоо зохион байгуулалтын асуудлыг зогсоохгүй бол энэ одоо нам улс төрийн байгууллага төрдөө итгэх одоо төрийн одоо албан хаагчид иргэд олон түмэн нам руугаа одоо энэ сонгож орох намын одоо үзэл баримтлалыг бас тий дагж мөрдөх энэ залуу гişүүд залуу иргэдүүд байхгүй бол. Тэгэхээр энэ хар технологиг байхгүй болохын төлөө бол би мухарлаад нэг шийдвэр гарч ирсэн гэж бодож байгаа. Ер нь бол би энэ дээр бол ер нь одоо шийдвэр гарна. Энэ одоо мэдээж цагаан дээр хараад бичээд тамга тэмдэг дардсан тавьсан ийм байхад бол би бас наастай шийдвэр гарах бах гэдэг дээр бол итгэлтэй байгаа. Гэхдээ тэрэнд одоо нөлөөлөх гэж тэр тэгж ажил нь энэ гэж одоо дээд байгууллагууд руу би нөлөөлөхтэй тийм ажлыг бол хийхгүй урт ажиллаад чимээгүй бас хөтөлбөрийнхөө хэрэгжилт ард иргэдийнхээ бас амьдрал ахыг дээшлүүлэх хэлсэн ярьсан юм а бодит одоо үр дүн гаргахын төлөө урагшаа завгүй ажиллаа хийгээл явж байна л та. Тэгээд ер нь бол жилийн хугацаанд яг ийм байдлаар бас эфирт орж ирээд бас нээлттэй байдлаар бичиг цаасаа үзүүлээд харуулад бас ийм олон нийтийн бас ярьцлага хийгээгүй жилийн хугацаанд бас нэлээдгүй төвчээртэй ажиглаж харж бас холбогдох шийдвэрүүд нь гарч байгаа гэж хүлээж итэл сүүлийн өдрүүд чинь бүр их хурлын төвшөнд аймгийн даргын асуудал их хурл одоо бүр цэцдэр яваад очихор чинь би тэр Булган аймаг чинь нэг тийм айхтар том эрх ашиг юм уу эсвэл айхтар том уурхаа ч юм уу эсвэл тэнд нөгөө нэг хилээд байгаа шиг алтан ч юм уу юм байгаа бахтаа гэж. Би бас тэгж хардж байна. Ер нь бол сүүлдээ тийм байдал руу орж шүү дээ. Эсвэл одоо энэ хойд бүсийнхаа одоо яг энэ сонгуулийн дараагийн систем одоо баг энэ хувилбараар дахиад явхад одоо үзүүлэх нөлөө юм арай их танай аймаг байгаад гэх юм уу. Одоо 60 мянган хүнтэй гэдэг чинь бусад аймагуудаа бодоход бага санагдаад байна. Манай аймаг чинь нэг 60,433 одоо иргэнтэй. Тэгээ юм уу амтай. Тэгээ сонгуулийн насны иргэд бол бас тэрийг дагаад бас багасаа 40 гаруй мянган сонгогч одоо ийм л аймаг л да. Тэгээ энэ томсгсон одоо энэ сонгуулаар бол Булган аймагаас манаас төлөөлөгч гарах уугүй юу гэдэг хүртэл маш хүнд юм яригдчихсэн шүү дээ. Тэгээ ямар ч гэсэн Булганаас бол төлөөлөл одоогийн байдлаар яг одоо нэг төлөөлөл ардын намаас 2 хүн нэр Булган талаасаа дэвшсэн. Гэхдээ яг нэг аймагаас тэдэн хүн гэж юу нь зоогоогүй л дээ. Тэгээ одоо Булганаас бол нэг төлөөлөл ардын намаас бол сонгогдсон. За Ардсан нам талаасаа сайн хэлж байгаа тэр ёсны хөрлийн гишүүнээр бол Алтмаагийн Батулга гишүүн бол бас Булганы Ардсан намаас 2 хүн нэр дэвшүүлэхийн нэг дээр нь бол нэр дэвшүүлээд гарсан шүү дээ. Тэгээ ийм байдлаар байж байна. Цэцгийн шийдвэр улс төржгүй байдлаар бас яг энэ үндэслэж баримтан дээр тулгуурлаад би бас гарч байх гэж би
хүлээлттэй байна. Энэ хэдүүгээр хурлынхны шийдвэр гарахын одоогор надаас ерөөсөө нэгч мэдээлэл аваагүй, надтай нэг ч холбогдоогүй, цэцтэр юу болоод байгаа нарийн мэдээлэл байхгүй. Зүгээр одоо хурлын төвшөнд л одоо яригдаа сошиалын төвшөнд гомдол өгсөн байгаа. Гомдол өгсөн байгаа гэсэн. Тэгээ ингээд яваад байгаа. Тэгээд энэ мэдээ надаас холбогдох материалуудыг авах байлгүй. Энэ шийдвэр хэрвээ магадгүй би бол зөв зохистой гараад ингээ хуулийн хүрээнд гарчих юм бол иргэний нисхийн салбарт ажиллаж исэн, өмнө ажиллаж исэн мянган ажилтны албаагчд байх. Одоо ажиллаж байгаа олон мянган албаагч, цаашид ажиллах олон мянган албаагчдын төрд ажилласнаа одоо ингээд тооцоолбол ийм одоо нэг том кейс жишээ бол гараад ирж байгаа юм. Хэрвээ цэц энийг үгүйсгэх юм бол тэр олон мянган хүмүүсийн ажилласан одоо төрд ажилласан төрд ажиллаагүй гэсэн шийдвэр болно гэсэн үг. Үгүйсгэж байгаа байхгүй. Тэгэхээр ийм одоо хортой шийдвэр болчих гээд байгаа учраас би өнөөдөр энэ божит мэдээллийг иргэд олон түмэнд өгж байгаа. Тэгээд одоо энэ дээр чинь одоо холбогдох хууль дүрм журам дээр бол ерөнхийдөө маш олон тодорхой заалууд байгаад байгаа юм л да. Ер нь төрийн одоо яам агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилдаг төрийн үйлчлэгээний байгууллагын удирдах гүйцэтгэх туслах албан тушаалтнуудыг бол төрийн одоо үйлчлэгээний албан тушаалтанд одоо тооцно гэсэн ийм одоо холбогдохны хуулийн заалтууд байгаа. Одоо 14.1-3 дээр тэгээд агентлагийн дараа нар чи ажиллаа өгөөд сонгуул нэр дэвшиж чинь гэдээ явдаг үстэй. Тэгэхээр чин төрд ажилласан тооцох шүү. Ер нь бол тооцно. Ямар сайндаа би ч одоо жил болгон 2018, 19, 20, 21, 22 он чинь төрийн албан тушаалт, удирдах албан тушаалт ингээ хөрөнгө оруулалтын мэдүүлэх хүртэл бөглөөд явж байгаа шүү дээ. Иргэний нисхийн ерөнхий газрын бүтцэд байгаа нис бодлоо удирдах газрыг төрийн одоо байгууллага гэж одоо чинь иргэний нисхийн газар чинь саяны энэ бүтцээр чинь захиргаа санхүүгийн газар тий өөр юу гэдэг үйлдвэрлэлийн газар гэх газрууд байгаа шүү дээ. Хүний нөөцийн газар гэдэг. Ингээд энэ газруудын нэг нь спотлууд удирдах газар энэ газарт ажилласны мал төрд ажилласан гэж тооцохгүйгүй л тэгээд хувийн хвшилт ажилласан гэж тооцох юм уу? Тийм үстэй. Тэгээд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэж 2024 онд одоо нисхийн тухай хууль батлагдтал засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг аль 90 оноос ол явсан. Одоо ч тийм байдаг. Харин сүүлд одоо 25 оны 1 сарын 1-ээс шинэ хуулиараа бол тохируулагч агентлаг болж өөрчлөгдөд явж байгаа. Ер нь ингээд иргэний нисхийн газарт олон жил ажилласан. За энэ төрийн энэ компаниудад ажиллаж исэн хүн Булган аймгийн засаг даргаар явж очоод за аймгийн намын хороо болоод за одоо ингээ огцгоолох асуудал яваад байна л дээ. Яг энэ аймгийн засаг даргатаа ингээд нэг юм ирэх ашиг байд юм уу? Узгууралдаад байх шаардлага ер нь байна уу? Ер нь яагаад одоо аймагт очиж ажиллах, аймаг одоо тэргүүлэх, аймаг удирдах энэ шийдлийг гаргасан юм. Шийдвэр гарвал ер нь ажиллаа өгөөд явчихад бол харамсаад ах зүйл байхгүй маа хэвчээ. Би одоо шийдвэр гарвал маргааснаас нь ч гэсэн ажиллаа өгөөл явчихна. Энэ зуралдаад байгаа бол байхгүй. Зүгээр яг аль бие усны шүүхэн шийдвэрч байт юм уу? Цэцэн шийдвэрч байт юм ингээ гарлаа гэхэд би энэ дээр үлдэхийн төлөө тий ингээд нэг хууль одоо дээдлэх энэ зарчмаа бариад явахд надад бол нэг ордоодох юм бол байхгүй л дээ. Нөгөө тэгүр 23 оноос би Булган аймгийн Монгол Ардын намын дэд даргаар сонгуульт албан тушаалт сонгогдоод өрсөлдөж сонгогдоод тэр үед болгонд бол арчсан нам ялт болцсон байсан. Тэгээд нам ялагдсан үед бол би дэд даргаар нь очиж ажиллаж байгаад ингээ 24 он хүртэл ажиллаж байгаад ер нь бол энэ орон нутгийн сонгуульд нэгээр чултмаа илүү болж ялсан байхгүй. Нэгээр илүү мянгаар илүү гэж нэгдүгээр таарсан. Хоёрдугаарт ер нь шулуухын хэлэхэд бол болгонд энэ одоо Жинка Батулга гэдэг хүний аваатсан хүн хит дураараа авирлаж мэдлэг боловсруулаараа гэхээс илүү одоо болчин чадлаараа заримдаа сонсогдоход одоо хамт явж байгаа сумдын удирдлагуудаа янз бүрийн хүмүүсийг бас дарамтлагдаг, айлгадаг тий. За нөгөө төгөөр бас янз бүрийн бас газрын хэвлэлдэх баялаг руу бас улайран орж байгаа ийм асуудлууд яваад байсан учраас ер нь бол аймаг орон нутгатаа бас очиж зорж очиж ажиллаж байгаа бас энэ төрийн байгууллага агентлагт ажиллаж байсан бас мэдлэг туршлага. За мэдээж бас оюутан цагаас ойрсон мэдсэн одоо сургуульдаас өөрт бас оногцсон мэдлэг мэдээлэл аймаг орон нутгатаа бас тодорхой хэмжээнд үр өгөөж авааччихъя. Булган аймгийн маань бас янз бүрийн одоо дата мэдээлэл судалгааны үндэслэл аймгийн хөгжлийг дандаа 2-3 өдөр Булган аймаг одоо 21 аймгаас сүүлийн байранд орлоо гэнгээд иймэрхүү юмнууд байгаад байгаа учраас ер нь бол Монгол Ардын нам Булганы сэргэлт гэдэг хөтөлбөрийг бүгдээрээ нийлж байгаа тооцоо судалгаатай боловсруулж хагаад энийг одоо орон нутгийн сонгуультай мөрийн хөтөлбөр болгож ороод ялт байгуулад ингээд эх 4 жилд хэрэгжүүлээд бас нутаг орноо хөгжүүлэх гэсэн юм л зорилго тавьсан. Энэ Улаанбаатар хотод ер нь ямар даваа талууд байгаад байгаа. Хөдөө орон нутагт ямар одоо сул талууд энэ хоёрын хооронд нь холбож байгаад орон нутагт бас нэг тодорхой хугацаанд бас хожоод бас нутаг орны ард иргэд амьдралыг бодит байдлаа дээшлүүлчих хэрэгцээтэй юм бэ гэдэг энэ үндсэл дээр л ажиллаад байгаа. Ер нь
одоо бид одоо ингээд шүүхийн шийдвэр гараагүй, хууль зөрчсөн тогтоогдоогүй тий ийм байхад ингээд хар технологиор ч юм уу сошиалор шүүгээд ингээд явж байгаа юмд хэрвээ би одоо шантраад ч юм уу бууж өгөөд ингээд цухтаагаад хаяад тий ингээд явах юм бол энэ дээр бид нэгдүгээр одоо 4100 төгрөгийн албан хаагчдын хичээл зүтгэл өнөөдрийг хүртэл хийх гэж болох гээд явж байгаа зорилго итгэл үнэмшил. Хоёрдугаар булган нутгийн маань бас энэ нэг хүлээлт биш. Одоо энэ залуучууд эднээс ирээд одоо ингээд ажиллах болох гэж бүтээх гээд явж байгаа. Ингээд энэ хүлээлт. За тэгээд ардын мэдээж одоо намын одоо журмын нөхдүүдийн бас энэ хичээл зүтгэл энэ бол талаар болгочих. Зүгээр нэг хар технологи яваад гүтгээд харлуулад энэ ингээд ирэхээр нөхдүүд ингээд хаяа цухтагаа явчихт юм билээ. Тэгэхээр араас нь бүх одоо байр суурийг ямар ч аргаар одоо аваад ингээд буцаагаад ингээд явт юм билээ. Тийм одоо буруу шиг тогтчих. Тий. Энийг бол хамгаалж үтгэхийн тулд би бол тэр шүүхийн шийдвэрчээ тийм хууль зөрчсөн албан ёсны одоо тий баримт шийдвэр гартал урт ажиллаа хийгээд л явна. Мэдээж шаардлагатай бол энэ мэдчлэн хариу тайлбарыг өгөөд явах зүйтэй юм байна гэж харж байгаа. Нөгөөтэйгөр цэц дээр бас шийдвэр эцэлэгдэж гараагүй байхад бас ингээд гарцсан юм шиг, өргөн барьцсан юм шиг, огцруулж байгаа юм шиг ийм бас ингээд яригадад яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ цэцэн шийдвэр бол бас л иргэний нисхийн үе мянган албан хаагчд энэ нэрний хэсгийн салбарт ажиллаж байгаа, харьяа байгууллагад ажиллаж байгаа энэ одоо албан хаагчдыг төрд ажилласан ажлаа өгөөдгийг л одоо зөв зохистой байдал тэр нь гаргах ийм л том одоо кейс болж гарч ирж байгаа. Ийм хоёр одоо шалтгаан байна. Улс төрийн хувьд бол арчилсан нам иймэрхүү улс төрийг хийн. Одоо манад бол хийдэг шүү дээ. За танаа нам ч гэсэн сөрөг хүчин болсон үедээ тэгэл их хурал дээрч бай, хаач бай ийм улс төр хийдэг. Энд харин нэг гайхалтай нэг өнцг нь тэр 14 болцсон 14-15 байсан энэ үед энэ ардын намын бүлгийн танаа Булган аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлын ардын намын бүлгийн гишүүд танаа ардын намын хорооныхон их учир байна да. Энд ингээд одоо нэгээр илүү бол мянгаар илүү гэдэг шиг судлаа нэгээр илүү авцсан учраас тэрийг улам баталгаажуулаад засаг даргынхаа намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ингээд явахгүйгээр энд бас их давхар орооцолцсон улс төр юу н байна да. Та одоо нэг нүгүүд иймэрхүү зүйл ярих юм байна уу? За ер нь бол үе үед манай Чингис хаан ч гэсэн хэлжсэн шүү дээ. Ер нь бол урагч гэдэг зүйл одоо улс орны хэв нэгдлийг алдагдуулж тий маш их хамтын зорилго зорилтыг үнгүүдүүлдэг ийм зүйл явдаг. Тэгэхээр одоо би одоо Булган аймгийн Монгол Ардын намын залуу даргын хувьд энэ улс төрийн одоо намуудын дотоод соёлыг бусдад үлгэрлэж явах юм одоо ууган ах намын хувьд бол цаашид бол энэ нам төрийн байгууллагад ялангуяа энэ улс төрд нэр дэвшээд явж байгаа төлөөлөгчд кандидатуудыг бол жоохон зөв зохистой байдлаар сонгон шалруулж энийг бас нэр дэвшүүлээд эргээд бас хариуцлагын гэрээг нь байгуулад тэгээд энэ тухайн намын гишүүдийн дэмжлэгтэйгээ сонгогдож гарч ирчээд эргээд одоо урвдагчдын юм бие даагч болдогчдын юм энийг маш тодорхой бас хариуцлагын гэрээ заалтаар оруулж өгч явах хэрэгтэй юм байна гэж бодож байна. Урагчгаа одоо эргээд өөршөөгөө буцаад нийлээд явахаас илүү одоо дайсантайгаа нийлээд явах нь одоо баргалж илүү зөв зохистой гэдэг бас манай хааны эцэг өвгд юм бас хэлээд явж байгаа үг биш. Тэгээ олон жилийн намаас бас ингээд ялаад тэгээ намаас одоо бодлогын одоо дэмжлэг аваад цом орон нутгийн засаг дарга сумын удирдлага хийж ингэж явчаад эцсдэр нь бас ингээд яг нөгөө намынхаа бүлгийнхээ олонхын байр суурьнаасаа одоо ганхдаг эргээд тэр өөртөө оногдсон тэр одоо санал хураалтыг одоо бусдад ямарваа нэг өөрийнхөө хувийн эрх ашигын төлөө наймаалцдаг энэ байдлыг бол одоо энэ улс төрийн намууд зогсоохгүй бол энэний одоо ард талд нь бол намын олон мянган гишүүд тохирж байна. Эргээд одоо тухайн орон нутагт ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчид ард иргэдэл хохирж энэ одоо төр тогтворгүй болох ийм одоо өөмөө самун үүсэх ийм асуудал үүсэж байгаа. Тэгэхээр одоо тун чатны байгууллага, анган шатны байгууллага дээр бол би бол энэ зүйл рүү бол одоо намынхаа гишүүд дэмжигчд рүү бас энэ чиглэлийн бас мэдээлэл олгох сургалт семинар сонгон шалралтыг хийхэд бас нээлттэй зарчимтай байдлаар хийх энэ зүйл рүү орж ажиллана гэсэн юм төлөвлөгөө бариад явж байгаа. Тэгээ бидэд бол яг нам дотор бол Монгол Ардын нам ямар ч үед очроо болоод ойлголцоод явах боломж олцсон байх. Цаанаас нь тэр өрдөөд байгаа тий энэ сонгогдсон бас гишүүн дээрээс нь одоо тэр аймаг орон нутагт ялагдчихад байгаа одоо сөрөг хүчний намын дарга энэ хүмүүсийг одоо биднээс бас ил тод хэлж зогсоохгүй бол би ч гэсэн намын даргыг ийм одоо бохир технологиг зогсоохгүй бол энэ удаанд амжирах юм бол маш ортой гэдгийг бол манай Булган аймаг бас нэг жишээ болж харагдуулаад явж байна л. За ер нь танаа Булган аймаг дээр өрнөд байгаа энэ улс төрийн тухай
Ер нь баг тодорхой мэдээллүүдийг бол би бол хувьдаа авчлаа гэж бодож байна. За цаашдаа энэ улс төр өрнөд цэц дээр тэгээ дараагийн шийдлүүд нь гараа явах баг. Би аймгийн засаг дарга нарын хамгийн ихний төлөөлөл болж өргөцсөн тантай бас нэг энэ орон нутгийн хөгжил гэдэг зүйлийг яриад байна. Бид бүхэн ч нэг юм гой өгөөдтэй. Одоо тэдэн яг төсөл орон нутгийн хөгжил, Монгол улс хөгжлийн гараан дээр ирлээ. Одоо бүсчилсэн хөгжил гэх нэг гоё юмнууд л яваад. Яг амьдрал дээр энэ төр зэсгээс гаргаад байгаа бодлого яг аймаг орон нутагт хэрэгжүүлээд учир дутагдaltaй зүйл юу вэ? Бид нэр төсвөө жишээлбэл бүсчилсэн хөгжлөөр батлана гэд анхны баталсан төсөв 25 онд хэрэгжлээ шүү дээ. Энэ дээр алдаа оноо нь яг юу вэ? За ер нь яг манай энэ сайхан том газар нутагтай зөвхөн хүн амтай Монгол улсын хувьд бол сүүлийн жилүүд хэрэгжүүлээд явж байгаа онцлог засгийн газрын бодлого шийдвэрүүд бол явж байна. За энэ дээр бол одоо бүсчилсэн хөгжлийг дэмжих 2024 онд бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарснаас хойш анх удаа бол ингээд бүсчилсэн хэлбэрээр томсгосон тойргоор сонгуулиуд яваад за ингээд жигсаалтын гишүүд мөн одоо томсгосон тойргоор сонгогдсон гишүүд болоод ингээд 2025 оны төсвийг батлахдаа бол энэ 14 мега төслийг бол одоо санхүүжүүлэх байдлаар одоо орон нутаг руу одоо хөрөнгө оруулалт шинэ ажил хийхээс илүү том одоо бүтээн байгуулалтын сүүлийн 30-40 жил тус гацаад байгаа төслүүдийг эргэлтэнд оруулъя гэдэг. Ингээд 25 оны төсөв бол ийм байдлаар энэ онд бол ингээд үргэлжлээд явж байна. За 2025 оны 4 сарын 28-нд Булган засгийн газрын хуралдаан өргөцсөн хуралдаан болсон. Тэр хуралдаан дээр яг энэ бүсийн аймаг 3 аймгийг дэмжихийн хүрээнд тэргүүлэх зорилтуудаа тодорхойлъё гэж явсан. Тэгээ хойд бүсийн төвсгөл орхон Булган аймаг гэдэг энэ 3 аймгийн хувьд бол тэргүүлэх үндсэн 3 удаа чиглэлээр тодорхойлт. Нэгдүгээрт нь бол ажилтны төлөвчдийн бүс болгоно гэж. Хоёрдугаарт нь ухаал хөдөө аж ахуй. Энэ хөдөө аж ахуй малчин тариаланчдын амьдрал ахуйг яаж дэвшлүүлэх. Яг бодит байдлаар ямар одоо үйлдвэр барих ажлын байр нэмэгдүүлэх. Гуравдугаарт нь байгалийн ил жуулчлалыг хөгжүүлнэ гэсэн ийм одоо зорилтууд бол гараад явсан. За ингээд энэний хүрээнд бас холбогдох тогтоол шийдвэрүүд тухайн үед засгийн газар хуралдаад аймаг дээр шийдвэр гараад энэ шийдвэрүүд нь тодорхой хэмжээнд бас хэрэгжээд эх жилийн 2024 оны төсөвт бас энэсээ суугаад явж байгаа нь бол төсвийн хуваарлт бол бас ингээд зөв бодлоготой дунд бол урт хугацаатай уялдаад явж байгаа байна гэж харж байгаа. За Зандан шатар ерөнхий сайдын хувьд бол одоо хүний хөгжлийг бол нэгдүгээр тавина гэж маш зөв одоо бодлого гаргаад ингээд одоо нийгмийн эрүүл мэнд боловсролын салбартаа төлхөө анхаарал ингээд явж байгаа. Тэгээ яг энийг л бид бүхэн бас аймаг орон нутаг дээр нутгшуулах. Тэр орон нутагт одоо эрүүл мэндийн байгууллага үйлчлэгээний чанар стандарт сайжирч байгаа. Боловсролын үйлчлэгээний чанар сайжрах. Эргээд тэр орон нутагт бас амьдрах орчин буюу дэд бүтцийг одоо бий болгож чадах юм бол энэ Улаанбаатар хотод байгаа төвлөрөд олон хүмүүс бас зарим хүмүүс нь ажлын байртай байх юм бол амьдрах орчин тав тухтай байх юм бол энэ 21 аймаг руу эргээд одоо шилжиж суурьшиж нэгтаршил бас тодорхой хэмжээнд бас сарнах ийм давуу талууд гарна гэж үзэж байгаа. Ер нь бол Булган аймаг маань бол нэг 60 мянган гаруй хүн амтай 48.9 мянган км квадрат газар нутагтай бид бол ерөөсөө нийт 20 мянган одоо өрхийнхөө 60 гаруй хувь нь 11 мянган гаруй өрх нь бол ингээд малчин өрхүүд дээр нь 1000 гаруй тариаланчд буюу 10 нийтээ ингээд 12 мянган одоо өрх нь бол хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг амьдрал хавгаа бас явуулдаг ийм хүмүүс байдаг. Тэгэхээр яг энэ амьдрал тэр өрхүүдийнхээ чиглэлд биднээс яг энэ одоо 2025, 26, 27, 28 онд ямар бүтээн байгуулалт хийх юм бэ гэдэг зорилтуудыг энэ 2025 онд Булган аймагт холбогдох мэргэжлийн байгууллагаар нь одоо ТЭЗ, зураг төсөв за тэгээд холбогдох одоо судалгаагийн нийтийн засгийн тооцоо судалгааг нийлүүлээд Булган аймагт дөрвөн өсөлтийн цэгийг одоо ингээд тогтооцсон. Тэгээ энэ одоо барилгын хөгжлийн төвөөр одоо магадлагаар ороод батлагдаад ингээд гараад ирэх юм бол энэ зүйлийг бид бүхэн одоо ингээд эх онуудаас одоо яг Булган аймгийн айл ал сумууд дээр юу юуны үйлдвэрүүд барих юм бэ гэдэг танилцуулга мэдээлэл нэгдүгээр хувилралд хөрөнгө оруулалтын чулуу үйлчлэг Булган аймагтаа хийгээд за ингээд биднээс мэргэжлийн тооцоо судалгааг хийжлээ, зураг тэзүүг нэгээд батлуулчлаа. Дэд бүтцийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын дээр тавиулна. Яг тэр үйлдвэрээ барих те бүтээн байгуулалтаа хийх үйл ажиллагааг нь аваад явах дээр нь болохоор хувийн хвшлүүдийг хөрөнгө оруулалтыг бидэнд бас хийж өгөөч гэдэг ийм саналыг тавих одоо хөрөнгө оруулалтын чулуу үйлчлэгийг нэгдүгээр хувилралдаа хийгээд биднээс бэлтгэл ажилдаа ороод ингээд явж байгаа. Тэгээ энэ ажил руу илүү түтхүү явж чадах юм бол гадна дотны хувийн хвшлүүдийн хөрөнгө оруулалтыг татчихээж л одоо ажлын байр нэмэгдэнэ. Нөгөөтэйгөр одоо малчин тариаланчдын ямар одоо гаргаад байгаа малын гаралтай түүх материалыг эдийн засгийн эргэлтэнд орох үйлдвэрлэх ийм боломжууд нь гарч ирэх юм бол тэнд байгаа амьдралын орлого нэмэгдчихэж амьдралын бас түвшин дэвшлэх ийм боломжтой байна гэдэг үндсэн бидний зорилтууд бол концепцэл гаргацсан явж байгаа. Тэр нөгөө хот руу чиглэсэн хөдөөнөөс орж иж байгаа орон нутгаас орж иж байгаа нүүдлийг бид нар яаж зогсоох вэ гэдэг олон жил ярьж байна тийм.
Энэ бол ингээд нэг зах зээлийн зарчмаараа явж байгаа зүйл байхгүй. Энд эдийн засаг байгаад Улаанбаатар хотод дэд бүтц байгаад энд хөгжил байгаа болохоор л орж ирээд байна л да. За Булган аймгийн зүгээр ганц нэг жишээг нь авч үзэх. За би одоо уучлаарай танай аймгийг муу хэлж байгаа юм биш шүү. За би миний санаж байгаагаар хамгийн сүүлийн 3 удаагийн би 25 оныхыг яаж гарсныг хараагүй нэг тэр бол нэг сард танилцуулагдана. Өрсөлдөх чадварын индексээрээ 18, 20, 19 гэдэг ингээд дандаа сүүлийн бариудад яваад байна. Өрсөлдөх чадварын индекс муу байна гэдэг чинь тэнд ингээд боловсрол харамжгүй байна. Эрүүл мэндийн хүртээмж хангалтгүй байна гэсэн үг, дэд бүтц байхгүй байна гэсэн үг, эдийн засгийн хувьд хүнд байна гэсэн үг лээ. Одоо ингээд танай аймгийн очоод харсан нөхцөл байдал нь яг ямар байгаад юун дээр төвлөрөөд энэ өрсөлдөх чадварын индексийг хэд рүү оруулж сайжруулахын тулд ямар зүйлийг хийх гэж байна. Эндээс л ер нь хөгжил тэгжээж л үлдэх байх л та хүмүүс. За ялсан намын засаг дарга бол эх 4 жил хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөөр боловсруулаад аймгийн иргэдийн хурлаар батлуулдаг. За бид бүхэн өнгөрсөн оны 12 сард батлуулсан үндсэн 4 зорилттой. Нэгдүгээрт нь хүний хөгжлийн сэргийлт, болгоны сэргийлт хөтөлбөрийн нэг дахь зорилт хүний хөгжлийн сэргийлт. Хоёрдугаарт нь эдийн засгийн сэргийлт. За гуравдугаарт нь бүрчилсэн хөгжлийн сэргийлт. За дөрөвдүгээрт нь засаглалын сэргийлтийн үндсэн том 4 зорилт тавьж чадах. За ингээд харахаар одоо саяны тэр нөгөө янз бүрийн одоо үнэлгээ те индексүүдийг гаргаж ирээд тооцоод бол мэдээж наадах төр чинь бол тухайн одоо нутаг оронд амьдарч байгаа хүмүүсийн эрүүл мэндийн асуудал, боловсролын асуудал, тэгээ бизнес эрхлэх орчимч гэдэг юм таатай нөхцөл байдал, одоо хөрөнгө оруулалт хийх боломж олцоож гэдэг юм ийм зүйлүүдээр хүнлээд идэг. Тэгэхээр энийг биднээс ингээд яг нарийн тооцоо судалгаатай төлөвлөгөөгөө биднээс гаргаж боловсруулаад тэр төлөвлөгөөнийхөө дагуу тогтвортой одоо үйл ажиллагаа явуулж чадах юм бол энэ одоо хэрэгжээд явбал энэ одоо тэр байр урагшлах боломжууд гараад ирнэ. Тэгээ манай Булган аймагт ч юм бол ингээ 2008 онд арчсан ардын нам, 12 онд арчсан нам, 16 онд иргэд ардын нам, 20 онд иргэд арчсан нам, 24 онд одоо ингээ ойрхон сонгодод би одоо ардын намын дарга аймгийн засаг дарахыг ингээ явуулж байгаа. Тэгэхээр энэ улс төрийн тогтворгүй байдал, улс төрийн хоорондын одоо маргаан те энэ одоо талцлаас болоод энэ аймаг орон нутгийн бас энэ бодлого шийдвэр тогтвортой явахгүйгээс болоод ингээ хөгжилж явах ажиллах гээд байна. Тэр одоо жишээ нь одоо нэгдүгээр төний хөгжил гэдэг дээр одоо ингээ харахад биднээс Булган аймгийн маань эрүүл мэндийн салбар ямар төвшөнд байгаа. Өвчлөл нь ямар төвшөнд байгаа. Булган аймаг одоо хавдраараа бусад аймагтай харьцуулахад хоол боловсруулах хэрэгтэн элгэний хорт авдарч юм хэд хэд айхтар өвчлөлөөр улсдаа нэгт ордог. Тэгсэн чинь Монгол улс элгэний хорт авдараараа дэлхийд нэгт ордог. Гэтэл өнөөдөр 650 гаруй хүн одоо ингээд хавдраар одоо оншин гараад эмчилгээ хийлгээд явж байхад өдрийн эмчилгээ хийдэг Булган аймагт өнөөдөр хүртэл эрүүл мэндийн тасаг газар дээр тасаггүй байсныг энэ эрүүл болгон эрүүл мэндийн асуудал дээр биднес 13 дэд хөтөлбөр явуулаад чиглэл жилийн салбарын хөтөлбөрөөр батлуулаад энэ эрүүл болгон хөтөлбөрийн хүрээнд одоо Булган аймагт нэгдсэн эмнэлэг дээр юм хавдрын өдрийн эмчилгээ үзүүлэх юм тасагтай болгоод хөнгөвчлөлийн эмчилгээг нь хийгээд за энийг эмчлэх одоо хавдрын эмчрээ биднес одоо анагаахын сургуультай хамтраад одоо тэрийг одоо токсикод аймагтаа авчираад совилгчийн бас мөн дадлагжуулаад сургаад ингээд биднээс энэ эмчилгээг хийх одоо тасгаар нэгээд ингээд энэ эмчилгээ эхлэх ийм боломжийг бүрдээд ирж байна. Нөгөө талдаа бас хүүхдүүд нэг 21,000 гаруй хүүхдүүд байдаг. Тэгээ энэний одоо 2 настайгаас 17 настай хүүхдүүд шүдний одоо ингээд онцлогоо хийхэд 80 гаруй хувь нь одоо ингээд өвчлөлтөй гарах юм чинь. Тэгээ ингээд хүмүүсийн эрүүл мэндийн асуудлаа биднээс ярих хэрэгтэй. Боловсролын одоо нөгөө төгсгөн ангийн хүүхдүүдийн одоо хэмжээст оноо те ерөнхий шалгалтанд орсон, эцсийн ерөнхий шалгалтанд орсон оноо манайч баг байгаад. Тэгвэл яг энэ чиглэлээр бас ингээд боловсролын чиглэлийг дэмжих төгсгөн ангийн хүүхдүүдийг боломж чадахжуулах ангилалтай болгоомжтой тийм үү код бичих хөтөлбөрийг энэ хөтөлбөрөөр хэрэгжүүлээд ирснээр бас нэг жилийн хугацаанд бас тодорхой хэмжээний үр дүн манай аймаг 18-т одоо эсрэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр ордог гэсэн бол өнгөрсөн жилээс хэрэгжүүлсэн ажлаараа энэ жил манайх 15 руу 3 байр урагшлагч байт юм уу. Гэх мэтчлэн ингээд бодит ажлууд бол ингээд гарч ирээд явж байгаа. Яг эдийн засгийг бидний сэргээхийн тулд ямар одоо үйлдвэр бүтээн байгуулалт хийх хэрэг тэрнийхээ суур тооцоо судалгаа мэргэжлийн одоо байгууллагаар хийсэн одоо зүйлийг тез зөвгөн гаргаад ингээд одоо батлуулаад ирэх жилүүд төрөнгө оруулалтыг одоо татах энэ ажлууд хийдэг ч юм уу. Дээрээс нь одоо ингээд бүсчилсэн хөгжил төр яаж одоо таталцлын байдлаар нөхцөлтийн зэгүүдийг тогтоогоод хаана одоо сомлуудын дунд ямар одоо түүхийд материал нийлүүлэх боломжтой үйлдвэрийг биднес боловсруулах гэдэг энэ зүйлүүд нь гараад ирсэн. Тэгээд энэ цаашлаад одоо энэ манай босоод эглэгийн зам, мянганы зам дагуу одоо энэ зам хойгоороо тойрж байгаа энэ аялал жуулчлалын одоо энэ эрэлтийг биднес дагаад энэ аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нь цаашд биднээс яаж гаргах юм. Булган нутагтаа энэ жуулчдыг яаж нэг хоног ч гэсэн тэр аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хүртээд амрааж хонуулаад сэтгэл ханамжтай бас дараагийн аялал руу одоо угтаж яваад өдөж өгөх юм ч гэдэг юм уу. Ийм одоо зорилттой хөтөлбөрүүд бодлогын байр бичүүд бол боловсруулагдаад гараад ирсэн. Энийг одоо хэрэгжүүлэх чадандаа биднээс одоо ингэ ажилтаа болж байна. Нөгөө аялал жуулчлалын хувьд жишээлбэл яг ингээд цаашаа явж байгаа хойшоо явж байгаа болон зүүн тал руугаа танахаар дээрээ гарч байгаа энэ хүмүүст бол яг дундын байршил байгаа. Тийм маш оновчтой байршил амрах хэвээр. За нэг хоёрд Булган аймагч өөрөө байгалийн маш гайхалтай одоо сайхан
тогтцтой газар шүү дээ. Олон зүйлсүүд байна. За айраг гэж юм байна гэдэг ч юм уу те. Ийм зүйлсээ аваад ингээд иргэдийн амжиргааг дэмжихэд одоо өрхийн амжиргаа талд нь илүү ямар хөө бодлого хэрэгжүүлэх вэ? Одоо танаас ярьж байгаа сая зүйлс бол нөгөө улсын төсвөр хийгдэх бодлогын бүтцийн томгоо ажлууд байгаа шүү дээ. Яг иргэдэд яг тэрнийг тухайн айлд тэрнийг магадгүй өрхийн хамтралт ч юм уу те. Тэр хүмүүс бизнестэй байж орлоготой байж аймаг орон нутгаа орхиж одоо энэ хот руу орж ирэх ч юм уу эсвэл өөр газар руу сонгохоор тэндээ байх л нөхцөл бүрдэх байх л гэж би бодоод байна л да. Тэгээ энэ жил жишээ нь одоо манай Булган аймагт одоо яг өрхийн бичил бизнес эрхэлдэг, жидүү эрхэлдэг одоо нийт иргэдийн санал судлааг авч хагаад холбоотой улсын хурлын гишүүд одоо Батлууд гишүүнтэй биднээс бас саналаа явуулж хагаад 800 сая төгрөгийн торгот хөрөмжөөр одоо яг тэр ажил хийгээд өрхийн хэмжээнд амжилтгаагаар дэвшлүүлэх гэж жидүү эрхлэгчдийг дэмжих байдлаар ингээд тоног хөрөмжийн одоо сая одоо хүн сүдэн аж ахуйн сайдын багцсан дээрээс аваад ингээд энэ намар биднээс үлэлгээд өгч байгаа. Энэ ихний ажил. Иргэжил бас яг энэ ингээд ажлын хөдөлмөрлөлийн чадыг бүтээмжийг бий болгох гэсэн хүмүүсийг бол одоо яг тэр мэдээж нэгдүгээр тус сургалт дадлага тий чадваржуулах байдлаар нь одоо мэрэгжлийн политехникийн коллежтэй хамтарч ажиллах, хүн сүдэн аж ахуйн газрын холбоотой байгууллагад хамтарч ажиллах. Хоёрдугаарт нь тэр хүмүүс тулгамдаад яг ингээд бүтээгдэхүүн гаргах гад ингээд хөдөө аж ахуйн ч юм уу жижиг дүн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гаргахад нь дотоод байгаа тэрийг нь улам цааш нь дэмжих тоног төхөөрөмжийн хангалтыг бий болгоё. Ингээд эргээд энэ гаргасан бүтээгдэхүүнийг эргээд яаж ямар логистикээр яаж одоо эдийн засгийн эргэлтэнд оруулж худалдаа авахчтай болгож явуулах гэдэг ийм одоо зүйлүүдийг зориод явж байгаа. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд манайд бас хэд хэдэн бодит ажлууд хийгдсэн зүйлүүд бол байгаа л да. За нэгдүгээр аяж үйлчлэлийг Булган аймагт хөгжүүлэхэд босоо тэнглэгийн замыг бол улсын хурлын гишүүн Батэрдэн гишүүн төсөвт оруулж ирээд ингээд энэ зам бол дуусчих 140 гаруй тэрбум. Одоо нөгөө шорон замын холбогдод дуусна. Одоо энэ жил одоо 2026 он төсөв дээр үлдсэн төсөв тавьчихж байгаа хэрэг. Тэгээд тендер нэмжилт болоод хийгдэж явчих юм. Энэ ажил хийчихээр Мянганы замыг жоод булганыг тариад ерөөс 100 км хөвсгөл явуулж байдлаар ирээд төвсгөлийг тариад явах. Яалчгүй бидэд энэ дээр аялал жуулчлалын одоо нутгийн ирээдүйд төсгөлсөн нэтаж гэж ярьдаг. Нутгийн ирээдүйд төсгөлсөн аялал жуулчлалын одоо бүтээгдэхүүнийг гаргана гэдэг байдлаар энэ биднээс цогц бодлогыг гаргаж 2 удаагийн сургалтыг биднээс хийгээд ингээд бэлдээд байж байгаа. Ерөөдөө бэлдээд байж байгаа. За нөгөө тэгвэр манай Булганы одоо өнөөдөр хамгийн одоо зөв зохистой одоо брэнд бүтээгдэхүүн болсон зүйл бол айраг гэдэг зүйл. Тэгээ 16 дахь жилдээ сая өнгөрсөн жил Булган аймаг бас айраг фестивал хийж байгаа. Энэ бол олон улсын аялал жуулчлалын хөтөлбөрт календарт орцсон. ЮНЕСКОд бүртгэгдсэн соёлын өв болсон. Энийг биднээс бас зөвхөн Булган аймаг айраг одоо айрны баяр хийхээс илүү яг айрагтай аймагуудыг нийлүүлээ. Дээрээс нь одоо Монгол үндэстнүүдийн хэмжээнд те энэ хэмжээнд айрныхаа баярыг хийх одоо ийм зорилго зорилттой байд бас соёлын бас сайд бол холбогдох салбарын удирдлагуудаа уулзаад биднээс хэрэгжил дээр бол энийг төр энэ айрны баяр хийхээс илүү хувийн хвшил рүү өгөөд хувийн хвшил тэрийг нь одоо ингээд бэрэмжүүлээд аваад явдаг байдлаар. Яг энэ айраг гэдэг шиг нөгөө талдаа ер нь манайх 16 сум нэг тосгонд. Тэгвэл тэр 16 сум нэг тосгон болгон өөр өөртөө брэнд бүтээгдэхүүн яг өөртөө урдаа авч явах тэрнлүүгэл хөрөнгө оруулалтад төлөхөд тавь тэрийгээ л ард иргэд улам хөгжүүлээ. Тэрнийхээ чиглэлийн л одоо тоног төхөөрөмжийн одоо дэмжлэгийг авъя гэдэг байдлаар биднээс ингээд сая энэ алтан намар арга хэмжээнд бас сумдуудаа сертификат нөгөөд эхэлсэн. Жишээ нь одоо ганцхан айраг байгаа бол одоо шимийн айраг үйлдвэрлэдэг баягцсан байгаа. Сайхан модны айраг байгаа. Бугцсан болохоор гэрийн мод үйлдвэрлэдэг байгаа. Сэлэнгсэн болохоор цэцэргэн одоо хангал ялган цэцэргэн тэгээд одоо өхрийн аж ахуй өхрийнхээ үржиж сүргийг сайжруулах гурван булаг гэсэн бол одоо хоньны аж ахуйгаа сайжруулах гэдэг юм. Иймэрхүү байдлаар ингээд нэг зэгцтэй зохион байгуулалтанд ороод ингээд хөгжүүлэх зөв төлөвлөгөө гаргах гэдэг иймэрхүү зорилтуудыг тавиа явчихна. За яг Булганд ажлын байр хэрэгтэй гэдэг. Тэгвэл энэ 11 мянган малчин өрхийн одоо малын гаралтай бүтээгдэхүүний түүхийн зүйлийг одоо борлуулах зах байхгүй. Тэгээ Анд Базар гишүүн 2023 оны улсын төсөв дээр 3 тэрбум баха 2.9 тэрбум төгрөг тавиад тэр ажил нь одоо дэд бүтцэд нь хийгдээд нэг сумын төвийг манай Орхон сум аймгийн төвөөс гараад нэг Орхон сум Эрдэнэт орох Булган орох хоёрын дунд Орхон аймгийн дунд нэг сумын төвийг одоо хангах дэд бүтцийг бий болох юм дэд бүтцийг хийцэн байна. Тэгвэл энэ дээр одоо Эрдэнэт төлбөрийн нийгмийн харилцааны гэрээний хүрээнд 950 сая төгрөгөөр бас 1 тэрбум жил болгоо өгдөг 2 тэрбум болгоод ингээд одоо тэрний 950 сая төгрөгөөр биднээс тэрнийхээ хашаа бусад юмнуудын зам аргыг нь хийгээд үлдсэн одоо яг тэр доторх одоо байшин цав захаа барих юм дээр нь болохоор хувийн хвшлүүдийн хөрөнгө оруулалтыг татах одоо биднээс сандыг тавих гэдэг. Ингээд бас иймэрхүү ажлууд хийгээд энд одоо малчт маань тэнд малаа одоо амьдаар нь болон бусад одоо түүхийд материалаа зарах ийм одоо зах зээл рүү шингэсэн ийм одоо юмнууд хийх гэх мэтлэн ийм зорилготой тавьж байгаа. Тэнд зархаас мэдээж тэрэн сайн зүйл. Тэнд зархаас илүүтэй айлуулах тэр нөгөө танад одоо хамгийн ойрхон эдийн засгийн том хэсэг бол Эрдэнэт байна шүү дээ. Тий. Орхон аймаг. За Эрдэнэт үйлдвэр. За тэгээд Орхон Эрдэнэт үйлдвэр байна. Орхон аймаг байна. Эрдэнэт үйлдвэр гэдэг чинь бараг давхар нэг аймаг шиг юм байна. Тий. Тэрнээс илүү худалдаа авах тий. За тэгээд ингээ Улаанбаатар хот руу гэдэг чинь. Энэ дэд бүтц дээр нь анхаарал өгчүүлэн малчд өөрсдөө өсөөсгөө тэр зүйлээ хийгээд зах зээлийн жамаараа л асуудал нь шийдэгдэж явчихна. Энэ нэг
шилжиж төдгөн гэдэг зүйл нэвтрүүлгийн маань цаг ер нь дуусах төгч байна. Энэ дээр би нэг танаас асуух. Яг ингээд нэг одоо бид нар ингээд сая 2-3 жилийн турш ярьлаа шүү дээ. Хотоос хөдөөрөж эхлэх хөдөлгөөнийг дэмжиж. За тэгээд тэр нь төрийн албан агч дээр бол тодорхой нэмэгдэл ч юм уу. За иргэд залуучуудыг бол урайлах хандлагаар хийдэг ч юм уу. Ийм зүйл явлаа шүү дээ. Яг энэ ингээд ийм хэрэг ач холбогдолтой нөлөөтэй ажил болж байна. Нэг. Хоёрд эсэргээрээ орон нутгаас орон нутгаас нийслэл рүү шилжиж байгаа тэр төвийн бүс рүү шилжиж байгаа аймгийн бусад аймгийн төв эрдэнэт рүү ч юм уу те энэ шилжиж хөдөлгөөн орхон аймаг дээр нь хэр байна. Булган аймаг дээр тий. Булган аймаг дээр. Сая би бас жилийн эцсийн тайлангаа тавиад бүх статистик том мэдээлүүдээ хараад ингээ хянаад явдаг. Миний харах хамгийн чухал тоон үзүүлэлт чинь хүн амзын тоон үзүүлэлт тэр одоо ирсэн явсан хүмүүсийн хоорондын одоо зөрүү байхгүй. Тэгээд сая 2024 2025 оны үзүүлэлтүүдийг харахад Булган аймагаас Булган аймагт ирсэн иргэдийн тоогоос явсан иргэдийн тоо их гарсан байна. Тэгээ яагаад яваад байна? Нэгдүгээр энийг биднээс тодорхой дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Мэдээж боловсролын чанар. Үр хүүхдүүдээ одоо Улаанбаатар хотод одоо тий хувийн одоо ерөнхий боловсролын сургуулиуд сургах, хэл усныхын мэдлийг нэмэгдүүлэх. За ингээд одоо зүйлүүдээс шалтгаалж нөгөө төгтөр нь бас дэд бүтцийн асуудал. Булган аймагт одоо түрүүнд би хэлсэн 19 мянган хүрэх байдгийн 6% нь төвийн шугамд холбогдсон айл өрхөд байгаа байхгүй юу? Байдлаар 6%. Аймгийн төвийн 6%. Тий, 6%. Тэгэхээр чин одоо 94% нь бол одоо тэгээд яг тий гадаа модон жирлэнтэй эсвэл одоо Монгол гэрт байшинд одоо ингээд амьдардаг байх нь шүү дээ. Тэгэхээр эн чинь одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүсийн сэтгэл ханамж 5 дахь хөдөө орон нутгад амьдарч байгаа хүмүүс 5 дахь чи ихний асуудал чинь энэ байхгүй дэд бүтцийн асуудал. Хамаатаргүй бусад аймгийн төвтэй харьцуулахад чинь бас асар бага сонсож байна шүү. Тэгээ тийм учраас 2026 оны Булган аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын дээр бид хэд нийт төсвийн хөв төсөв маань бага байсан ч гэсэн тэрэн дээрээ бодлого барьсан. Ер нь одоо энэ эх жил 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх болгоны сэргэлт хөтөлбөр 13 дэд хөтөлбөрийн хүрээнд одоо дэд бүтцийг сэргээх орон сууцлуулах хөтөлбөр гэж батлуулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийнхаа нийт хөрөнгө оруулалтын төсвийн хөв 49%-ийг бараг ойролцоогоор 50% нь дэд бүтцтэй зарцуулж байгаа бидэд. За тэгээд 30% нь болохоор эрүүл мэндийн боловсрол нийгмийн салбартаа 20% нь бол бусад одоо салбартаа ингэж явж байгаа. Тэгэхээр энийг яалчгүй бидэд барьж авч явахгүй болохгүй болчиход байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотоос Монгол Улсын засгийн газраас хот хөдөөгийн ялгааг арилгах те хөдөө орон нутагт одоо илүү дэд бүтцийн асуудлыг шийдэх ийм юмнууд дээр бол ер нь зөвхөн ботход оновчтой бас зоригтой томоохон ажлын байр нэмэгдүүлэх томоохон хөрөнгө оруулалтуудыг хийх цаг нь бол болсон байна. Тэгэхгүй бол наашаа Улаанбаатар хот руу бас зорьсон урсгал хэвээрээ байгаад байгаа нь бол сая манай аймаг бусад аймагуудын тоо мэдээллийг би хараагүй л энэ ажиг хэвээрэл байгаа тань гэж ажиглагдчих. Та өмнөх оныхон тоо мэдээллийг харсан бол энэ нэг зуд болдог штэ. Тий. Зуд болсны дараах тэр нөгөө нэг төв рүү нүүхнүүд л харьцангуй их болчихдог. Нөгөө маш олон хүн малаалддаг тий. За зарим хүмүүс бол шантардаг байх. Тэр зуд ер нь сая өнгөрсөн хэцүү нөхцөл байдал Булган аймагт ер нь хэр нөлөөлөв? Зудын дараах тэр нэг юм ажил тэр нэг үгээр хэлбэлэрч ажлын байрлалгүй болж ийн гэсэн үг л тий. Тэгээ хот руу орж ирж байгаа энэ хөдөлгөөн гэдэг ч юм уу. Энэ талд нь ер нь тооцоо судалгаа хийж үзсэн болов. Харсан. Ер нь бол яг хуу 2000 оны тэр их зуднаар ч угаасаа ер нь бол хөдөө орон нутгийн маш олон хэдэн зуун мянган малчаа ороод ирсэн гэдэг шүү дээ. Сая 23-оос 24 онд бас нэлээд хүнд болсон. Манай Булган аймгийн бас зарим сумдуудаар зуд болоод урд сумдуудаар бол цас ихтэй маш хүнд байсан. Тэгээ энийгээ дагаад бас яг хөдөө аж ахуйн бас манай Булган аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний бүрдүүлэлт салбар дээр бас нэлээд уналтууд гарч ирж ийм зүйлүүд явсан. Тэгээд яг энийгээ дагаад эргээд орхон аймаг руу ч байт юм Улаанбаатар хот руу шилжиж хөдөлгөө энэ дээрээс бас нөлөөлж байгаа асуудал ялтчгүй бол энэ стандартаар бол гарч ирж байгаа. Гэхдээ энийг нөгөө даван туулах шинэ хоршоо хөдөлгөөн гэдэг одоо зүйлийг бол Монгол улс даяар бол хэрэгжүүлээд бас эхнээсээ бас үр дүнгээ өгөөд ингэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр Булган аймаг бол энэ шинэ хоршоо хөдөлгөөнд 770 шинэ хоршоо шинээр одоо өнгөрсөн он энэ он бий болоод тэгээд 70 гаруй тэрбум төгрөгийн одоо зээлэнд хамрагдаад эргээд энэ дээрээсээ мал авах тэгээд бас өөртөөхөө тоног төмж гэр ахуйгаа үлжээ аварж байгаа бас энэ байгалийн давагдшгүй энэ одоо цууд зурхны хэрхэн даван туулах талаар бас үлжээ аварж байгаа улам бас сайжруулах. За дээрээс нь одоо улам малжуулах төсөлтөө бас хамрагдах ийм одоо зөвлөдүүдээр бол харьцангуй барьж авч тогтоосон болов уу гэж бас хадгалагдаж үлдсэн болов уу гэж гарч байгаа. За төсөв баталж амжаагүй байх тий. Аймаг төсвөө баталсан нөгөө хуулиндаа биднес 12 сарын 5-ны дотор сая өргөн бариад өргөн бариад баталсан төсөв. За төсөв сая батлахад бол их хурл дээр батлагдсан улсын төсөвтөө уялдах ёстой. За сая бол нэлээд их мөнгө бол орон нутгаас хасагдчих шиг болно лээ. Тий. За ер нь хэр төсөв батлагдсан бэ? Нин үг зовлон жаргал уу байна.
ажил хийж чадах За төсөв болов. ер нь 25 оны төсөв манайх ч уг нь бол 18 тэрбум төгрөгийн орон нутгийн нэмэгдэлтэй байсан. Тодтгол хийгээд 18 бол ингэ хасцсан. Тэгэхээр 18 онд бол 25 онд бол бид хэд бол улсын төсвийн нэмэгдэлгүй аймаг, төсвийн одоо дэмжлэггүй аймаг болсон. За 26 оны төсөв дээр бол бид хэд бас нэг 10 хэдэн тэрбум 16 тэрбум төгрөгийн санал явуулсан. Тэр маань улсын одоо их хурал дээр батлагдаад ирэхдээ 2.7 тэрбум төгрөг болж батлагдаж ирсэн. За дээрээс нь урсгал зардал, цалин хангамжтай холбоотой зардыг бол мэдээж өссөн хувиар бууруулах. Дээрээ баталсан хуулийнхаа хүрээнд шүү дээ. Ингээд батлаа бууруулах байдлаар орж ирсэн. За ингээд ирэхээр бол мэдээж нэлээд хүндрэлтэй төсөв бол батлагдчих. Зөвхөн Булган аймаг дээр энэ бол бүх аймагуд дээр л явж байгаа асуудал. Монгол улсын хувьд бол энэ одоо гадагшаа гаднаас орж ирж байгаа борлуулсан тий уул уурхайн одоо бүтээгдэхүүний маань орлого бол маш их буурж штэ. Тэгээд тэрийгээ дагаад одоо зарим одоо үнэрсний үн зах зээл дээр 40%-аар буурсан. Энийгээ дагаад бас зарим одоо орон нутгийн хөгжлийн сан энэ ажлууд төсвүүд тэр хэмжээгээр буураад орж ирж байгаа. За тэрнээс гадна сая чинь бас нэг төсөв батлахын өмнө багш нарын ажил айлт явууллаа, эмч эмнэлгийн ажилтай холбоо хаагчид ахмадууд бас ингээд нэлээдгүй бас чигсаа цуглаа хийгээд ингээд явсан. Тэгээ энэ байдал маань бас мэдээж бас орон нутгуудын бас урсгал зардлууд дээр нэлээдгүй бас хэмнэх, багасгах ийм бас шалтгаан нь болсон баг. Тэгээ мэдээж Монгол Улсын засгийн газар тэр ачааг ер нь орон нутг дээр л өөрчлөж орон нутг бол мэдээж тодорхой үүрж байгаа. Тэгээ энэ үүрэлтийг бол батлагдсан хуулийг бол аймаг орон нутгийн удирдлагууд бол бас тэрийг хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Тэгээ энийг бас сум орон нутаг, аймаг орон нутгийн бас төлөөлөгч нарт ойлгуулаад ингээл явж байгаа. Тэр төсөв ингээд тодтоход хасчихж байгаа шүү дээ уучлаарай. Дээрээс нь сая ингээд хагас жилээр хассан тий. Хагас жилээр хасчихж байгаа 7 сард. Сая санал өгүүлж шүү дээ 16 тэрбум өгсөн үү тий. Ийм санал өгсөн энэ мөнгөнд үн чинь нөгөө өмнө хэрэгжижсэн дахиад санхүүжих ёстой юмнууд байсан баг. Одоо эдгээр чинь ингээд завсардчих юм биш үү? Яг зовлон жаргал нь яана одоо тийм. Ажил ихэлсэн байдаг, дундын санхүүжилт байхгүй байдаг, бахны санхүүжилтч баг уугүй юм уу? Тий, тийм аймагуд бол нэлээдгүй маш их байна. За манай аймаг дээр ч гэсэн ерөнхийдөө хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ өнгөрсөн 88 төсөл арга хэмжээ буюу одоо аймаг орон нутгаа барилга байгууламж урсгал засвар дэд бүтцгээд ингээд чагсаага гаргацсан. Тэгээ эхнээсээ нөгөө 5 сарын 31-ний дотор бид чинь бас хэмнэлтийн хуулийн дагуу тендерээ зарлаад гэрээгээ байгуулад явах хэрэгтэй. Тэгээ зарим нэгэн зураг төсвөөс нааш гэж явж байгаа. Ингээд ажлууд эхлээд ингээд явж байгаа аймагуудад бол одоо заримийнх нь одоо үлдэгдэл мөнгө нөгөө аймагуд чинь ихний мөнгөө одоо өгч энэ компаниудаа гэрээгээ хийгээд дунд зорилгоо мөнгө өгч ажил усны бол дээр сүүлийн 30% гүйцэтгэх өгдөг ч юм уу. Энэ ажлууд бол ингээд он дамнах байдлаар тий одоо ингээд эргээд дараагийн он руугаа шилжүүлэх байдлаар ийм зохицуултууд хийх. Одоо ямар гаргалгаа 27 онд руу шилжиж гэсэн үг л дээ одоо 26 дээр байхгүй болсон ч 26 руугаа ч юм уу тий 25 оны ажлыг 26 руугаа шилжүүлэх ч гэдэг юм уу. 26 онд бол шинээр одоо хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлуудыг багасгах ийм зорилготой явж байгаа. Тэгээ манай Булган аймаг бол яг 25 оныг өнөөдрийг хүртэл байсан. Одоо ямар ч гэсэн цалин хангамжийг бууруулахгүй, орон нутгийн нэмэгдлийг бууруулахгүй байдлаар төрийн албан хаагчдынхаас цалин хангамжийг хадгалж өгдөг байдал дээр бол зарчмаа бариад үлдсэн. За тэгээ багахан хөрөнгө оруулалтын юмнуудаа болохоор төрөний миний хэлсэн дэд бүтц төргөө нийгмийн салбар руу эргэлэн боловсруулуугаа бас гэж жиг туваарлаад за дээрээс нь манайх ч 16 сумтай би бүх сумдуудаар очиод ард иргэдтэйгээ төрийн албан хаагчтай уулзахад яг нүдэрээ харахад бас сум орон нутагт бас тулгамдсан асуудал үнэхээр бас хөрөнгө оруулалтын маш их байна. Тэгээ тэр болгоныг бас эрэм дараагаар тогтоож гаргаж ирж байгаа л тэгээд төсвийн тухай хуулиар баримтлал зураг төсөвтэй ажлуудаа ирмэлж байгаа 1-2 дээр нь тавиал ингээл боломжоор жоохон тусаагаал ингээл явж байгаа. Тэгээ эн чинь хүртэл одоо ингээд манай аймгийн улс төр сөргөөр нөлөөлнө шүү дээ. Ер нь бол тэгээд иймэрхүү юмнууд бол маш их байгаа. Тэгээд энэ хүн цаг үе бол бас харьцангуй бас богино хугацаанд бас нааштай болоод улс орны бас энэ инфляц ч гэсэн ерөнхийдөө бас 9% та байгаа гэж байна. Тэгээ энэ гаднаас орж ирж байгаа орлого татврын бүрдүүлэлт ч гэсэн нэлээдгүй бас хүнд байгаад байгаа ийм үед бид ачаач байгаа үрээд явах хэрэгтэй. Тэгээ энэ цаг үед цас их орцсон байна. Аймаг орон нутгийн бас үйлчлэлийн бэлтгэл байдлынхаа бас хэрэгжилтийг хангаж цом орон нутгаар ажиллах энэ үед бас аймаг дээр ер нь улс төржилт бас ингэж давж гараад байгаа нь бас ингэж бас зарим юмнууд сөрөг. Ер нь өвчлөлт гараад байна. Булган аймагт хэр байна да. Одоо 1 сар гараад хамгийн гол асуудлууд л ихтэй шүү дээ. Тий, би өнгөрсөн 7 хоногт аймгийнхаа онцгой комиссийг хуралдуулсан. Аймгийн онцгой комиссийн даргын үед бүх сумдуудынхаа нээлттэй байдлаар мэдээллийг сонссон. Одоогийн байдлаар Булган аймгийн нийт газар нутгийн 90-с дээш хувьд нь цасан бүрхэл тогтцсон байгаа. За зарим сумдууд дээр бол засны зузаан гуй жалгатай газраар 40-60 см дээрнээс одоо тийм хэмжээний байна. Ихэнх сумдууд дээр бол 10-15 см-ийн цасан бүрхэл тогтцсон байна. За 3-аас 4, 5 сумд ер нь хүндрэл ихнээсээ үүсээд байна. Ер нь тэгээд тэр сумдууд руугаас аймгийн онцгой комисс хуралдаж бас яаж даван туулах бас төлөвлөгөө гаргаад
ингээд холбогдох шийдвэрүүдээ гаргаад явж байгаа. За нөгөөтэйгүр энэ ханаа томооны бас дэгдэлтийн үе гарч ирсэн байж байна. Тэгээ Булган аймагт бас яг энэ эрүүл мэндийн байгууллагаас өгсөн чиглэл улсын онцгой комиссаас өгсөн чиглэлийн дагуу бас 20 холбогдох одоо тий авах арга хэмжээнүүдээ аваад захирамжуудаа гаргаад явж байна. Тэгээд өчигдөр мэдээ сонссон харин хайрцангуй нийт өвчлөл 20-с дээш хувьтаас одоо 15% руу бууж гарч ирж байна. Хүүхдүүдийн бас хичээл сургууль цэцэрлэг тамрагталтнаас арай нэмэгдэж байна гэсэн бас нааштай мэдээ гарч ирж байна. Энэ өвлөл ер нь бол нэлээд хүндрэх шинжтэй байна. Малчтад маань бол. Тийм учраас бид бүхэн эртнээс төлөвлөж ажиллах шаардлага. Одоо улс төрийн уг нь баг ажилтнад анхаарал хандуул зүгээр байгаа юм байна да. За ер нь бол тийм баг. Энэ аймгийн төв дээр сумын яг нөхцөл байдал яг очиод үзэхэд шал өөр байдаг шүүгээ таны ярианаас би нэг асуулт асуумаар санагдчихлаа. Ингээ улсын төсөв батлагдах үе сүүлийн үед маш их яригддаг зүйл бол ингээд нэг бүр ашиггүй тухайн гишүүдийн гэдэг ч юм уу те сонгогдсон гишүүдийн хийсэн ажил болгоод яриад байдаг зүйлс гэдэг нөгөө энэ соёлын төвүүд гэдэг ч юм уу те сумд нэг юм нэг байшин барилгууд бариад байдаг шээ. Эдгээр яг ингээд аймгийн засаг дарга хийгээд яг тэр сумдынхаа иргэдтэй нүүр тулаад ажиллахад тэд үнэхээр яг хэрэгтэй байдаг юм байна. Яг үнэндээ тэнд ингээд асар их хэмжээний мөнгө орж ийн, араас нь урсгал зардал орж ийн. Тэгээд ашиглалтын зардал гэдэг ингээд төсөвд бол ачаалал үүсгэж байгаа зүйл байхгүй. Ингээ харахаар надад бол энэ бол ингээд тооцож жоод хийх ёстой. Магадгүй тэрэн дээр нь шаардлагатай сум дундад нь ч юм уу эсвэл аж ахуй нэгж хийгээд тодорхой арга хэмжээнүүдээ нэг жилдээ нэг хэдэн арга хэмжээл болдог байлгүй дээ л гэж бодох юм. Би бол төр бол сум орон нутаг дээр баг дээр очиж ажиллах цаг нь болсон юм байна л гэж харж байгаа. Монгол төр. Төсвийн тухай янз бүрийн эрэм дараа бодлогоор хөрөнгө оруулалтуудыг бол сум орон нутагт хийх ёстой. Тэр сум орон нутагт чинь нийгмийн салбарын одоо үйлчилгээ байх ёстой. Эрүүл мэндийн боловсролын соёлын төвүүд энийг биднээс орхигдуулах юм бол тэр сум орон нутгийн чинь иргэд Улаанбаатар хот руу нүүгээд ирээд байгаа асуудал энэ дээрээсээ гарч ирж байгаа. Тэгэхээр энэ яалчгүй одоо төсвийн эрэм дарааг тогтоох дээр бол зарчмын хувьд бол ялчгүй нийгмийн салбарын нэгдүгээр төрийн үйлчилгээ явуулж байгаа байгууллагууд дээр урсгал засвар, их засвар, тоног төхөөрөмж энэ төрийн үйлчилгээ явуулж байгаа төрийн албан хаагчдын хангамж одоо багийн төвийн одоо багийн эмчнэр биш багийн эмчнэр багийн эмчнэрийг одоо дуудлаганд явуу гэхэд мотоцикл унаад явуу гэхэр чинь өвлийн цагт боломжгүй байхгүй. Гэхдээ тэр хүн ажиллаа хийх ёстой дуудлага авсанд бол тэр айл өрхтөр хамгийн түрүүнд очиж эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ёстой байтал тэрийг дагаад тэрэн дээр бас төрийн бас тодорхой хэмжээний дэмжлэг машин дэмжлэг аюулгүй байдал байх хэрэгтэй. Өвөл одоо багийн эмчнэр багийн дарганаар тэр айл дуудлагаар очиж явж байгаад ганцаараа хоёулаа явж байгаа цасан цуугаад тэгээд машин унтраад амь нас нэрсэлт орсон ийм тохиолдлууд хүртэл бас зарим аймагуд сумдууд дээр гарч ил биш ажиллаа хийж явж байгаа. Тэгэхээр бид одоо энэ төрийн албан хаагчдаа төрийн үйлчлэгийн албан хаагчдаа дээрээс нь ер нь бол энэ хөдөөрүүгээ тэр сум дээр баган дээр одоо илүү төлхөө хөрөнгө оруулалтынхаа эрэм дараагаа анхаарахгүй бол тэнд одоо эзэнгүй бол дуусаад байгаа ч тийм болчихсон шүү дээ. Тэгээ эргээд энэ ард түмэн чинь л тэр газар нутгийнхаа эзэн болж манаач нь болж тэр гадна дотны хууль бус одоо ан агнуур хууль бус уул уурхай олборлтыг чинь зогсоож байгаа хүмүүс чинь тэр хүмүүс шүү дээ. Тэгэхээр энийг бол яаж утсан бодлохоор би одоо Улаанбаатар хотод ажиллаж байгаа Булган аймагт очиж ажиллаад сумдуудаараа тойроод ахмадуудтайгаа ард иргэдийнхээ санал бодлыг сонсоод явж байхад бол хөрөнгө оруулалтыг энэ 300 гаруй сумдаа бол тавих хэрэгтэй. Энэ хөрөнгө оруулалтын их усрыг бий болгох хэрэгтэй. Тэгвэл энийг ямар татврын бодлоор яаж биднээс энэ хуваарлтыг хийх хэрэгтэй. Сая улсын хурлын дарга, Монгол Ардын намын дарга, учрал дарга өөр дээр нэг пост хийсэн билээ. Энэ ашигт малтмалын одоо нөөц ашигсны албан татврын зарим одоо хэмжээг тухайн одоо уул уурхай аж ахуйн нэгжийн одоо бүсдэн байгаа аймагуудын одоо нийгмийн салбарын хөрөнгө оруулалт болон ажлын байр нэмэгдүүлэх тэ бүтээн байгуулалт бий болох хөрөнгө оруулалт нь бас зарцуулах зохистой юм а гэдэг юм гарсан бэл. Энэ бол маш онцлогтой асуудал. Одоо манай Булган аймаг хойд ус дээр Эрдэнэ төлбөр Монгол улсыг одоо тэжээг 1958 оноос хойш өнөөдөр хүртэл явж байна. Миний сонссноор одоо 4.80-ийн татвар бүрдүүлэлтийг орлогын бүрдүүлэлтийг хийдэг гэсэн. Тэгээ энэ бол амнаатыг бол төлж л байгаа байхгүй. Гэтэл энэний бас тодорхой хувийг тухайн Хөвсгөл аймаг, Булган аймаг, Орхон аймгийн иргэдэд нийгмийн асуудлын, эрүүл мэндийн асуудал, боловсролын асуудалд нь шаардлагатай хөрөнгө оруулалтыг тэнд шийддэг болчвол дээрээс нь ажлын байр нэмэгдүүлэх үйлдвэрлэлийн дэд бүтцийг тэнд шийддэг болчих юм бол энэ өөрөө бодит одоо бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт болоод энэ ёстой тэр иргэдийн тэр одоо шилжилт хөдөлгөөний зогсоох бодит одоо ажил болох юм болов уу гэж би харсан. За баярлалаа. За би тэр нөгөө
барилга байгууламжтай холбоотой нөгөө нэг ирэм дараатай холбоотой зүйлийг асуусан шүү. Тэр тоног төхөөрөмж гэдэг ч юм уу машин тэр нөгөө сумын эмчит байх ёстой зүйл. Тэр бол байх ёстой зүйл. Би өөрөө сумын эмнэлгийн эмчийн машин дотор өссөн хүүхэд. Тэгэхээр нөхцөл байдлыг нь бол ямар хэцүү байдаг юм бэ гэдгийг хамгийн сайн мэдчихэж байгаа хүмүүсийн нэг. За тэгээд урилга хүлээж авсан танд баярлалаа. Энэ улс төр энэ зүйлсийг нэг жоохон нэг талд нь гаргаад бас нэг тодорхой зорьсон зорилтоо хэрэгжүүлээд үр дүнтэй ажиллаад 4 жилийн дараа бас дүнгээ тавиулаад явуул үн зүгээр л байна. Үнэхээр хуулиа зөрчсөн асуудалтай бол шийдвэр нь гараад тэгээд дараагийнхаа хүмүүс нь гэдэг ч юм ингээд энэ хамгийн гол нь хүндээ биш цаана байгаа 60,000 хүний амь амжиргаа за тэнд байгаа хүмүүсийн тэр бүс нутгийн хөгжилтэй холбоотой асуудал орхигдоод байгаа учраас одоо сая манай парламентаар бол бүтэн намрын чуулганаар төсвийн хуулийг батлаад 9 томилгоо хэлцлээ. Танаа иргэдийн хурал дээр мөн олон адилхан ярих хэрэгтэй байсан тогтоол шийдвэр 4 журам бодлогын юмныхаа хажуугаар засаг дарга байх уу юу гэдэг зүйл яригдсан байх л гэсэн харамсалтай сууж. За урилга хүлээж авсан танд баярлалаа. За нээлттэй бас урилга өгч нээлттэй ярилцсан та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За танд амжилтын амжилт хүсье. За лагунтай нэвтрүүлгийн 7 хоногийн дугаарыг дөрөвд өндөрлж байна. За энэ удаагийн дугаар та манай ивент тэтгэгчээр Хүнс групп, Хүнсний манлай үйлдвэр, Хүнс комплексээс хамтарч ажиллаа. Эх 7 хоногийн дугаараар эргээд уулзцгаая. За бид бүхэн энэ удаагийн дугаартаа Богоо аймгийн засаг дарга Давдаржийн бүрэн очиртой тодорхой бас хэд хэдэн асуудлаар ярьцлаа. За баярлалаа. Дараагийн 7 хоногийн дугаараар эргээд уулзъя. Түр баярлалаа.